За сайн байцгаана уу? Дадашин Цэба подкастын маань ээлж дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдөр бол одоо маш нэг юм сонирхолтой оролцож байгаа. За мөн их сонирхолтой газар бид нар бас подкастаа бичиж байгаа. Тэгэхээр ямар газар вэ гэхээр бид нар манай подкаст маань өргөжиж өөдөлсөөр байна гэдэг юм уу? Ямарч бид нар хоолтой болсон. Тийм. Тэгээд өнөөдрийн дугаарт 21 настай боловч баг гусуулын 30 жил Монголын волейболд одоо волейболын тамирчин гэж одоо цаллагдаж нэрэгдэж явж байгаа одоо Сэлэнг аймгаас гаралтай одоо Жаргал хоёрын мөнх хоёрын Уран баяр гэдэг үндэсний дэдлэгийн улирлын MVP залуу маань орж ин. За юу байна да? Юу байцгаа да? Подкастэнд орж ирээс хоёр ахтаа баярлаа. Сүүлд өмнө гол явж байгаа 5000 лайк хүрэх юм бол подкаст орё гэсэн 100000 болсон байлаа шүү. Пүү. Тийш ч одоо тэгээд тэр бичлэгийг л 2 хоногийн дараа шоу бичиж байгаа юм шүү дээ. Тэгээ өнөөдөр бас маадуур стадион гэдэг бидний бас манай волейболчдын бас ирж одоо үйлчлүүлэх гэдэг ч юм уу бас нэг юм газартаа босон тэр нь юу гэхээр манай одоо эрчим багийн одоо сүүл мегастарс багаас тогложсэн одоо Бек ахын маань одоо бас нэг юм сайхан газар байна стадион гэдэг спорт лоунжтэй энэ бильярдтай ингээд одоо юу гэдэг те CS2-оо үздэг одоо хөлбөмбөгийн дэлхийн аврах хэлж байгаа яг энэ үед бол бас бид нар бас өнөр ирж одоо бас энэ цуглах бас нэг газруудын нэг бас болчоод байна. Тэгээд юу яачи хоол ирсэн дээр халуун багад дээр таяр энэ хоёр маань дөнгөс нэг шгшөөгийн бэлтгэлээс ирсэн. Учраас аюух өсөж байгаас шууд хоол руу орч тийм ээ. Хоолоо эдэнгээ ярилцаад явчихдаг хөө. Өсөж гин өөр. Үгүй. Амар өсөж байна. Өсөж байгаас за анх удаага бас ингээд бас хоолтой бас подкаст хийж цэгийн сэтгэл юм. Нөө хоёр сэтгэл тараад шууд халуун хоолтой. За уран баяр сонь сайхан юу вэ? Бэлтгэл сургалт ажиг байна уу? Дайжгүй. Бек ахын одоо энэ лаунжныхын байршлын ч гэсэн ер нь бол хаашаага ер нь гайгүй гой байршлаа тий. Юуны одоо энэ хаач юу гэж байна? Ямар дэл үлээ хамбур өдөлөө. Максимал. Энэ сайхан одоо лаунж бас юу болж байгаа сайхан байна. За уран баяр хэдэн настайгаас хойш болоод тоглож байна. Одоо сүүлийн хэдэн жил нэрээ хийж хэдэн жил болоод тоглож байгаа одоо? 18 жил. 18 жил. Чи 24-өөс үү? 3 настайгаас хойш тоглосон. Чи 3 настайгаас тоглож байсан өөр мэддэг юм уу? Мэдж байгаа. Тийм үү? Миний хамгийн анхны уцаа өвшөлтөө миниг ус авсан шүү дээ. 2012 онд. Аавынхаа анхны шавнартай 12 он гэдэг чи 7 настай байсан юм уу? Тийм. Манай аавын анхны шавнар нь яг өвшөлт төрүүлжсэн байхгүй. Тэгэхэд би гахаа аваад тусчихсан. Өвшөлт тусаад. Ой. Тут хоёр шингэр авчихсан. Тийм. Хоол сайхан байлаа тийм ээ. Хоол хийж байгаа хэсгийг бол харчлаа уучлаарай. Тэгээд ямарч манай хоёр манаас бэлтгэрээр тарж чаа хоол идэж тэгээд амтаа болоод тайсан манай стадионыхонд баярлаа. За минийг улсын аврагт анх явж исэн юм байна. Жишээ одоо 3 настайгаас эхлэж болоод тоглож сураад тэгээд хамгийн анх 7 хэдэн настайдаа минийг явж исэн? 5 настайдаа минийг явж исэн. 3 давуулаад. Чи минийг хэдэн жил тоглож юм? Миний дөө 5-аас хойш 14-т гэхээр миний 9 жил. Йоо, минийг улсын аврагт дангаар ясан жил тоглож. Хэд удаа төрүүлэх үү? 4 удаа төрүүлээд нэг мөнгө аваад 2 хүрэлт. Йоо. Минийг загалмаас ихцэх юм юу юм бэ? 9 удаа гэсэн. Наа тэгдэг гэсэн. Тийм үү? Одоо өлчөө уддаг багш. Одоо ингээд миний хүүхдүүд орж яг бага насны хүүхдүүд бэлдэг багш нар бүгд мэднэ. Чи минийгээс хизээ болох юм бэ гэж насаа суугаал. Чи ч одоо дарчаад байгаа юм яа. Алүүдийн тий. Миний нас дарна гэдэг. Нас даралт бол амар байдаг шүү дээ. Тийм амар шүү. Одоо тэр нөгөө хөвсгөлийн 12 оны анх орж исэн миний гэдэг байгаа ш. Тэгэхэд тухайд Батсуур ах чинь 2 нас дарцсан 3-3-т орж ирж ирлээ ш. Тухайд өмнө говь гэдэг ороод ирсэн. 3 эсрэг 3-т ард урд нам явдаг заяа тэр багч. Амар тухайд 3-3 чи юу гэсэн. Одоо би сая ингээд өчтөр миний дээр чинь жоохон хурд юм ард нам явах юм уу? Тэгвэл харилцаа явуулаад байгаа үстэй тий. Тэгэхээр ард нам урд нам. Тухайд ард нам урд нам явдаг ш. Тэгээд тухайд чи яг аав тасгалжуулж исэн юм чи. Тэгэл таймаа бол шүүгчнэстэй хэрэлдэж байгаа юм шиг. Монгол улсад 12 настай ийм хүүхэд байх юм бол Монгол улс олимпиад төрүүлсэн байгаа гэдэг тухайд. Тийм эрүүл болдог. Тэдний төрүүлсэн. Тийм тэднийх төрүүлээд. Сүүч бас миний бас шуугуулж исэн юм шүү дээ. Тэгээд одоо чинь юу гэдэг тийм одоо хүмүүстэй тоглоод трава номер авахгүй юу? Гүү шүү дээ. Хүүхдийн чинь ялгаа хүүхдтэй. Өдөртөө бас миний чинь бас нэг одоо сүүлд нөгөө нэг ингэж гадаад пассвортаар тоглодог болсон болохоос тухайн үед чинь нэг төслөж тоглодог. Би ч 2 нас дарж орж ил байсан. Ах
ганцхан удаа мийгээд авахтаа. Та нарын үе чинь тийм байж байгаа юм. Байдгүйсэн. Байдгүй гэсэн. Төсөө шилээ тоглож үзсэн. Тийм. 19 онд л 18 онд 100-ыг харц туслан дээр. Тийм 100 нүстэй. Тийм. Мини болчихсон байхгүй. Тэгээд тухайд яг өмнө нас дарцсан гээ хүүхдүүд яг ингээд дээш юм биш гарч тоглоодсон. Тэгээд аав яг тэгж хэлчихсэн байхгүй. Ямар ч аймагт нэрийн насандаа тэгж сайн тоглож байгаа хүүхдүүд байх юм бол нэг шавийнхаа нэг гадаад пассвортны мөнгө гаргаад тэмцээнд оролцох чадaltaй илгүүдээ багш нар гээ. Тэгээд тэнцэнээс хойш гадаад пассвортыг тоглолт болцсон. Тэгээд ер нь нэг нийтлэг өдөрчүүд өсөр мөстөр гэлтгүй нас дараалтын багассан баг тий. Тэгэхгүй бол нэг хэсэг бас амар байдаг ус шүү. Би чи 2 нас дарчаал заяа. Янзгар дээр. Би чинь 91 оных штэ тий. Тэгэхээр л ахнаар тоглоо. Тий 93 оны минийг усаа минид явж байгаа штэ. Тэгээ би очичаал ахаа гэдэг ус штэ. Сонир бод. Амар сахал махалтай том ахнаар явж байгаа штэ. Минийг 14 настай хүүхдүүд ч амар сахал махал нуурхсан тийм том бие биетэй. Тийм хүүхдүүд бол ч одоо 14 гэж болдгоо үстэй. Бодно штэ. 14-өөс доош. А биш. 12-оос доош шүү дээ. Тий. 14 13 шин тустай болдог болсон. 13 14 гэдэг тустай болсон. Тийм л лээ. Тэгээ анхны багш мэдээж аав. Тий. Өсөө тэгэл төгсгөөс авах бол боловлолтын бөмбөг барил. Тий. Игч болвол чинь аав болвол чинь ээж бараг болвол чинь тий. Тийм бодо бүгд манай гэр бүлийн болвол чинь. Хоёулаа болвол чинь. Гэр бүлийн 6 он гишүүн зургуулаа болвол. Тэр хамгийн бага л жоохон болвол нэг жоохон дургүй байгаа. Одоо миний тоглож байгаа шүү дээ. Тийм үү? Тийм хэрлэн багшийн багаас тоглож байгаа. Одоо подкаст дуусаад босс дээр очино. Тэгэхгүй бол агаа ирэхгүй нэг өөлээд уц залгаад. За тэгэд ингээд төрөөл ингээд ухаан ороход чинь болвол юм уу гэсэн. Намайг бүр яг дөнгөж төрөөд ихчтэй ирж жоохон тэгээд одоо ингээд тухай дэгээс ингээд залах хүмүүс байгаа шүү дээ. 20 дөнгөж гарч байгаа 2 хүүхэдтэй болсон. Тэгээд 2 жоохон хүүхэдтэй хүн чинь ингээд лийш тийш ингээд ажил хөөцөлтөл те нэг хүүхдийнхаа нэг сүүг төхүүлэх гээ сүү памперсийн төхүүлэх гээл нэг ажил яваа шүү дээ. Тэгэл тухайч манай авч 100 аргаас мод зодонд явал сүү мөзөөдөг тийм сүүний машины жолооч тэр хийгээл. Тэгээд 100 арагийн спирт балбуурм гэдэг компаниас тухайд аваад байр өгч ирсэн юм лээ. Тухайд яг 3 сая төгрөгөөр аваад байр авч ирсэн гэдэг. Тэгээд спирт балбуурмаас хоошоо бол тэгэл MCS-ийн тэмцээн дээр бүр бүхэл тэмцээнд нь оролцдог заяа. Сакс волейбол хөлбөмбөг теннис гэж чадахгүй юм байхгүй. Тэгээ волейбол тоглож байхын анхудаа харчаал амар өсөрдөг гэсэн юм. 1.76 заяа. Тэгээ тухайд залуу хүн чинь бүр ингээд 76 тун цээжээр гарч ирээд ингээд амар тоглоод хардаг л нүдэн тусч байгаа юм чинь. Тэгээ жоохон хүүхдийн шууд ингээд шууд хүлээж авч байгаа ш. Тоглож байгаа үнийг чинь тэгж амар тоглож байгаа юм чинь. За би аав шиг тамирчин болно гэл. Тэгээ манай одоо ярьдэн ш. Би хүүхдээ 85-аас дээш өндөртэй болгочихын сингл гэж боддог гэсэн юу гэсэн чи одоо бараг 2 метр болсон гэх. Амар баярлалаа шүү дээ. Одоо нав өндөр болсон чи. Чи тэгтээ нэг анх тоглоод эхлэхдээ бүр амар тийм намхан бондуур хөвт өссөн мэт те. Арайш бондуур байгаагүй. Ер нь бол жоох махлаа байсан. Минид 9 жил тоглолцоод энэ өсвөрлөгөө орж байгаа шүү дээ те. Тэгээ өсвөрлөө ороод ах нартайгаа тоглолдог байсан яадаг байсан гэх юм уу ээл хийдэг байсан те. Хибор. Тий, ээл хийдэг байсан би. 2019 онд хүүхдийн 6 дугаар их наадам болдог байхгүй. AMG дээр болсон юм. Тэгээ тэр тэмцээнээр аврагын төлөө одоо уурхач 21 гээд одоо манай ишгшээд байгаа Жереми байгаа даа шүү дээ. Тэр тэмцээнд яг аврагын төлөө гарч ирчээд би яг шилдэг хамгаалагч авч хүүхдийн 6 дугаар их наадам. Ээлээ тоглоо. Тий, Жеригээс шилдэг хамгаалагчийн булааж би шилдэг авч байгаа. Тухайн үе чи бүр амар тоглож ээл мэлэр амар тоглож болтгосон. Би ч 2005 оны шүү дээ. Тэнгүүт яг хүүхдийн их наадмаар чинь 3 оны хүүхдүүдтэй тоглож ирсэн. Өсвөрийн амжилт нь хэрэг байна. Өсвөрийн амжилт чинь би чинь ах нарыг дагаж бол нэлээ олон медаль авсан, нэлээ олон төрсөн. Өөрөө тоглож их юм бол 15 16 л одоо 2 төрөлжсэн. Хизэнээс холбож эхэлсэн. Холбож эхэлсэн. Би яг минигийн 3-3-т ордог байхад анх яг холбож эхэлчихсэн байхгүй. Тэгээд идэрчүүд сэлэнгэд болдог идэрчүүд дуусаад баярдах суурих бүр сэлэнгэд ирээд яг тэр идэрчүүд дээр за ингээд ахын жамаа багтаа ингээд чамаар холбуулъя гэд. Тэгээд идэрчүүд дуусаа шууд холболтын бэлтгэлтэй ороод тэгээ холбож эхэлсэн байхгүй. 22 оны үндэсний биш 22 оны үндэсний дэлгэдлийг автан барсаас тоглолцтой. Тий. Одоо яг ковидын үеэр шүү дээ. 21 билүү? 21 онд. Тийм, Баянгор төрүүлдэг жил гэсэн үг шүү дээ. Баянгорч 20-оор өнтөрсөн. Харин тэр үгүй натур төгс. Натур төрүүлдэг жил автан барсаас тоглолцсон. Баянгор төрүүлдэг жил чинь шахтаасаа тоглолцсон тийм. Холбос. 21 онд чи одоо юу юм 16-тай лиг тоглолцсон. Тийм. Давуу самбуулж хийгээл тоглож идвэснэ жоохон хөвгт гарч ирэл. Тэгээ дараа жилийн лигээр шууд холбоо. Тэрний дараа жилээс товтлоод. Яагаад шууд холбоо? Чам холбооч гэдэг гэсэн юм уу? Тий, одоо яг
тухайн үед чинь би яг 16 17 дэх хөхт яг 80 дөнгөж гарч ирсэн байхгүй. Тэгээ манай аав за чи Монголд ганцхан тийм өндөр холбогч болно чи ирээдүй холбогч ингээд урт настай чи лиг тоглоно жил тоглоно. Тэгээд угаасаа холбогчороо л яв гэд аав намайг тэгдэгс байхгүй. Тэгэл угаасаа яг 17 8 та хөхт чинь ингээд мэрэгжлийн багт өөрөө очиж гэрээ мэрийг хийж ярилцсан гэж байхгүй шүү дээ. Тухай тэгэл аав ярилцал за ингээд холбогчоор тоглоулна танах ингээд холбогчоор аав. Гэт яг ах тэгж өвчсөн. Шахтраас тэр өөрөөсөө санал болгосон мó аавч шууд очиж уулзсан юм. Өөртөө. Анх яг идэрчүүдэр сэлэнгэд болдог идэрчүүдэр төрүүлдэг жил суурих яг аврагын төлөө тоглолт ирж үзээ. Тэгээд маргааш нөгөө төрсөн шууд хотод орж ирээ болцсохгүй шахтраас үүтэй. 17 одоо хүүхэд штэ тэр чинь тий. Бас тэгэхэд ингээд шууд лигт ингээд гарааны холбогчдод тоглох тэр одоо юу гэдгийг легионрууд тий Батсуу ингээл баяр тэгэл одоо жишээ нь ингээл таталаас суулцсан хүмүүс байна. Тэр мэдрэмж сэтгэл юм хийвээс айц байсан. Надад ерөөсөө тэгж одоо болоод хаад тоглолтод орох айц сандрал бол ерөөсөө байдгүйс. Гэхдээ яг нөгөө дотор уур амьсгал жоох нэг тиймэрхүү байсан юм. Холбол яг ингээл холбож байгаа шүү дээ. Тэнгүүл ингээштэй тэгээштэй гэж суурах угаас тэгдэж шүү дээ. Тэнгүүч яг ингээд яг жоох хөвгт чинь тийм мэдгүй. Тийм шууд орж байгаа юм чинь. Талбай дээр би бүр өөлсөн шүү дээ. Алтан барстай тоглож байхад орилоо зэв ингээд талбай дээр ингээд угаасаа тэгээд яг ингээд хожихгүй зүтгэж байгаа хүн чинь ингээд сэтгэл зүйс ингээд шууд ингээд нөлөөлж байгаа шүү дээ. Ингээд шууд ил байгаа шүү дээ түүний. Тэнгүү тэгэл шууд ингээд би гинт ингээд хүүш юу илээ яаж байгаа л угаасаа л болохгүй байгаа юм байна гэд тэрнээс хойш бүр ингээд гарцсан. Юм аваад. Тэг юм аваад тэгэл тайм аваад сууж байгаа шүү. Тэгэл тэгэхэд ингээд шууд хүүхч юм бодвол шууд өөлчихөж байгаа юм. Тэгэл харагдана. Тэгэл аргалж байгаа юм шиг. Хойдсон ч ожигсан ч хамаагүй тэгэл тоглолт дуусаад ингээл хүзүүд жаавал үнсэл ингээл хошгоо дэвсэл тэгэл манаач. Мэрхлээлээ. Тий. Гарааны холбогчоос тоглуулахаар үзэж байгаа шүү дээ багийнхаа. Холбогч бүр амар сэтгэж байна. Холбогч нь тэгээд яаж л одоо чинь ингээд тий ингээд яг хөө чи ингээл тоглолт ингээд бидний харахад ингээд бодоод явж байгаа юм шиг мөртөө тент ингээд одоо юу гэдэг өнцөдөө цайн маяг ингээд би одоо үзэгч бидний мэдхгүй яа хасах юм бэ? Зайтай хайж байгаа, дутуу хайж байгаа, нэг бол гаргаад хайж байгаа гэл тий. Тэгэл тэрийг чинь ингээл бүгдийг бүх бөмбөг одоо чинь ингээ хүүхдийн 100 тоглуулахад тэр чигт ингээ бүгдийг ингэж хаяа гэж байхгүй шүү дээ тий. Тэгэхээр тэр чинь бас тоглогч нар бас уур наргалаар зогхох л шүү дээ. Тэгээ өөрөө довтлогч болсныхоо ард дээрээс бүр тэрийг мэдэрч байгаа ч угаасаа тэр бол тийм шалчнаад байл хаж хаяах чинь. Тэгэл дөрөв шүү гэж хэлчихэл бустрах яач. Тэгэхгүй юу тийм байх уу? Тийм бол тэгэл байштай холбогчдод бол яг байдаг бах тэг би бас байдаг бах шууд. Хайхуу зүр шал гээл гоо имчлээд ихтэй гэдэг юм бол шалчнаад байл тэгэл төгсгöd хайчих шүү дээ. Тоглолтын донд янз янз явуулж байгаа юм чи тэр чинь тохоо үеийн нөхцөлөдлөөс шилтгаалаад мөрүүлтүүд янз янз гарна. Тэр чинь юм яриад байл тэгэл нөгөө төлөө явуулчих шүү дээ. Гэтэ бас холбогч нарт бас тоглолтог өдөр гэж бүр болдог өдөр гэж байд юм шиг лээ. Зүгээр ингээл хүрээл гараа авангууд тэгэл бүр ингээл нисчихэд яг гоё гарцсан. Тэгэл би баг нэг тоглолт моглоно уурлаа. Ингэж гоё яаж яах чинь салгаач малгай. нөгөө өөлжсэн гарцсан боцгоо том болцоо. Ард намаа хайж маяад амар. Тэш торон дээр шахацсан хүмүүс чинь нэг гараар ард намаа хаалтуу гаргаж өгч мөд. Тэгээд тэр жилийн лиг дээр чинь 4 турсан тий. Тэгээд 4 турсан. Болондод бол. Тэр энэ бол минь бол нэг хож боломж хэр байсан юм гэж боддог. Одоо бодоход бол хож боломж байсан л гэж боддог шин. Тэгэд яг тэр жилийн өмнөх лиг дээр чинь сурах тэр нэг зөрдөг төр хожигдлоо. Ирчимд байж байгаа асуудал хожигддаг. Тэгээд яг тухайн үед яг сурах чи яг эд үе одоо ч гэсэн эд үе л гэхдээ яг тухайн үед бүр яг ингээд бүр асцсан үе нээсэн шүү дээ амар үе нээсэн. Тэгэл яг нэг бага дүнгүц солиол багийн бүрэлдэхүүн яг ингээд тэм жоох хүүхдэр холбуулаад хөрлийн төлөө гараад ирсэн болохоор тэгээд яг тэгэж хүрлээ авъя гэсэн яг тийм юу байгаагуулах гэж тухай би боддоо шүү дээ. Хоёр жил алгуул авсан байсан л та тий. Тэгээд 3 дахь дахиад хөрөл аваад гингүүд хөрөлтөг нь голж ил гэсэн үг л дээ. За голох нь ч юу. Гэтэ яг нэг яг өөрийнхөө бүтэн дайшлаг хүч юм яг тэгэж анзаарчихсан л та. Зөрдөг тоглолтын дээр ялаа. Зөрдөг тоглолтын дээр чинь асуудал биш үү тожигдсон. Асуудал тий. Эхний тоглолт хожоод. Тий. Тэгээд сүүлийн хоёр тоглолт дараалал хожигдсон. Нөгөө талаас болж ажигдсан гэж боддог чи. Нэг тоглолтын дээр нь бол би бүтэн самарсан. Хожигддаг байна. Эхний тоглолтын дээр угаасаа яг ингээд холболтод угаасаа гоё ийсэн. Тэгээд суурах ч өөрөө нэг асуу ингээд тухайн үед яг нэг ривалтай ч юм шиг те яг хожих
хожих хүсэл нь бүр амар их байдаг шүү дээ. Астдаг. Тэгэл тэнцэнээс хожигдол жоохон унсан байх л гэж боддог шүү дээ сэтгэл зүйн. Тэр хөдлөлөө ерөөхдөө хайцсан юм тий. Тий. Хоёр дахь тоглолтод анаа алдаа 3 дахь дээр идэр туссан. 3 дахь дээр 3-1-ээр хожигдлоо 3-0-оор хожигдлоо тэгж туссан. Тэгсэн бахна хэрэг 5 гараг баг тий. Тэгж алцаагүй 3-0-оор туссан. Хоёр дахь тоглолтын дээр алцаа 5 гараад очихсон. Тэрийг авсан байсан бол тэгэл бол дээшээ. Тэгэл дээшээ гар тий. Жигтлээс гацхтойгоо Баянгартаа үүсгэн байсан шүү дээ. Баянгарын тэр бүрдүүлж бас тэр бас тэр бас алдаатай бүрэлдэх юмсэн. Тий. За орон баярын хувьд яг нөгөө миний бол өсрөө улсын арууд гэдэг аюу хариу амжилттай өсвөртэй бас нэгэн өндөр амжилттай хөгжсөн байна шүү дээ. Тэгэхээр одоо бидний нөгөө намаагаас жоохон баг чинь ингээд лиг тоглоно гэдэг чинь амар том тайз одоо талбай байсан байхгүй. Тэгээ гарах одоо тэр лигд ороод үзчихсэн гэдэг ихтэй зорилго байна. Дараа нэг гарааны бүрэлдэхүүнд гараад тоглолцсон гэсэн зорилго байна. Дараа нь бас хишээ багт багын сэлгэн чамаагаа багтчихсан юм зорилго байна тий. Тэгвэл орон баяр шууд 17 18 настайгаас лигд ороод тоглолцсон. Тэгэхээр бас нөгөө яг нэг энгийн хүүхдүүд нэг хүсчихсэн шууд ингээд шууд гараанд гарах хэрэгтэй бүр ингээд тоглож болоо гэсэн. Тэр үеийн сэтгэлээсээр нь ямар хөө байсан. Тухайн үеийн сэтгэл гэх юм бол яг нэг 12-д 10 жилээ дөнгөж төгсөөд оюутан болж байгаа хүүхд байгаа шүү дээ. Тэнгүүт тэгэл яг нэг оюутан болж орж ирээ лигийн тоглолт үзээд яг өөрөө тэнд тоглоё гэсэн яг зорилготой болохоос өмнө баг лиг тоглолцсон юм. Тэгэл яг шууд лигийн багт сонгогдол лигийн өмнө яг хобби кап болчихсон байхгүй. Тэгээд тэрэн дээр холбож байгаа тэгэл юу болоод байгааг мэддэггүй тэгэл тоглолт өнгөрөөл идэг. Тэг болж байгаа болохгүй байгаа гэл. Тэгээд ер нь бол тэгэл шууд ингээл би бол анх шууд гайхчихсан шүү дээ. Ингээд шууд ингээд лигийн тамирчин болчихж байгаа юм бах та гэл. Тэгээд тухайн үед чинь яг оюутанч болоог шахтраас багтай тухайн үед баяр дахь менежер тамирчин зэрэг хийгээ яваад гэсэн. Тэгэл сарын цалин 500 сая төгрөг авч эхлээл. Би бол гайхаж л байсан. Вау, ийм хүмүүс ингээд намайг ингэж амар үнэлж байгаад ингэж үнэлж байгаа юм байна шүү дээ. Тэгээ бэлтгэл тэгэл лигийн бэлтгэлээс ахуулаад тэгэл жоохон хүндрэл хийсэн л дээ. Ачаал даахгүй ингээл. Тэгэл жоохон хэцүү л байсан. Ахнаар жоохон ийм дарамт байсан уу? Ах нарын тийм дарамт марам тийм бол юусоо байгаагүй. Одоо яг намайг жоохон ингээ хөөргөдөг. Яг нэг жоохон хөвгдөг чинь дарах юм бол улам унаа тий. Тэгэл яг тухайд амар л хөөргөдөг байсан чи. Ингээл болж ин гоё юм гээл тий. Бэлтгэл дээр. Тэгэл за угаасаа би болж байгаа юм байна гэл тэр чигээр л явж байгаа юм чи. Тэрний дараа жил таа хоорондоо финалдсан. Тэр чинь тэг чи холбогд товтлцсон шүү дээ. Яагаад товтлцсон юм? Холбож байсан. Оппозит шүү дээ. Одоо тухайд Азим ирсэн шүү дээ. Баг дээр Азим ирээд тэгээ Азим ирэнгүүтээ би яг бэлтгэл дээр яг нэг завсарладаг нэг үе өгдөө шүү. Тэрэн дээр нь яг товтлоодсэн чинь чи товтлогч болов. Тэгээ тухайд яг зооб орж ирэх гээд яг ярилцж ирсэн юм байна. Зоб нэг орсон тий. Баг шийдэлтэй зобыг аваад за тэр жилийн юу гэдгийг шахтраас бол ер нь бол ингээд ийм өнгөрсөн жилийн шахтраасыг бодвол легионеруудын төвштэй багчтэй чожож ороод ирсэн байсан тий. Чожо зоб хоёрыг аваад тэгээд энэ легионерууд сайн л гаднаас одоо судалгааны багтаагаа ирсэн тасгалжуулагч ирсэн тийм ээ. Иранаас Азийн Жазидэ гэж тасгалжуулагч ирсэн. Тэгэл ер нь гадаад тасгалжуулагчтай шахтраасыг багууд хожихгүй байсан шүү дээ. Тэгэхээр тухайн үед яг нэг манай бэлтгэл яг гадаад тасгалжуулагч ирээд бүр ингээд систем суулгаад шал өөр болчихсон байсан. Яг дараа жил нь яг тэр хоёр ингээд жилийн тэр хоёр лигийн тэр тоглолтыг харьцуулаад үзэх юм бол бүр тэл сондоо. Бүр ингээд яг легионерууд нь ч тэр тамирчид нь ч тэр яг ингээд таарсан. Яг ингээд бүх юм яг ингээд болцсон. Яг тийм үлрэлсэн. Тэрэн дээр ингээд одоо юу гэдэг суурийн тэгсэрэг хоорондоо болоод явдаг жил шүү дээ тий. Баянгурт болдог жил واخхой. Тий. Тэр жил мөн л тэгээд сүр явцсан байх үед тоглолт болж байхад танах бас хожихгүйсэн байхгүй багууд юу сочгоос. Тэгээд нэг идэх чинь бас Бабко байсан, Данил гэдэг нэг солгоо орсон шүү дээ тий. Тэгж явж байгаа Данил гартсан шүү дээ. Тэр Данил нэг өглөөс ирсэн чинь нэг шарк үрдэг хүмүүс чинь нөхөр байрлажсэн байхгүй манайх. Тэгээд гадаад паспортын авцсан байлуу яатсан мөлий явна гэдэх нь гадаад паспортын аваа байлжсан байрны гадна талаас нь цоошлоод гарахгүй болгосон чинь цонхор гараа авчихсан шүү дээ. Гадаад паспорт яа дуу? Тий. Гадаад паспортоо яагаад ч юм авцсан байсан юм шиг байл. Уг нь бол хураг авцсан байхгүй. Тэгээд авцсан байжсэн чинь нэг өдөр шууд
өөрөө гадаад паспортоо олж аваад тэгээд гарахгүйгээд гадна талаас нь цолж байсан цонхоор гараа авчихсан. Тэгээд тэрнээс хойш бүр таг заяа. Яаж явсан, хинтээ яаж тэр юу руу нисэх онгоцны буудлын руу явсан, хаашаа явсан хинж мэдэхгүй. Орс сурах болох. Тэгээд Даниэл явснаар жоохон хэцүү болсон тийм хэцүү болсон. Түүнээс тэгээд Даниэл яваад ер нь бол чи оппозит тий. Түүнээс бол сэлгэнд байсан. Тэгээд сэлгэнд байсан шүү дээ. Тэгээд нэг хүн байхгүй болоод нэг юм нөгөөтгөнд нь одоо үе таалга нэгдсэн л байна л да тий. Тэгээд тэр финалийн талаар ер нь ярина ш. Тэр үлрэлийн талаар ер нь төрүүлшийн төлөөл байсан жил л дээ. Яг ингээд нүдэнд нь алтан медаль харагдаад бүгд яг тийм нэг тийм цензуртэй, дисциплинтэй тий. Тэгэл нэг яг л нэг хүн хаашаа унд агаж явал ингээ бөөндөө яг цуг. Тэгэл тухайн үед бол ер нь бол аюул гоё байсан шүү дээ. Гоё үлрэл байсан. Тэгээд тэрний финалийн тэр тоглолт амартай. Манайх төрүүлж 2 хожигдоо тэрний араас байрж ирээд тэгээд сүүлийн тоглолтын дээр 3-0 манайх хожигдоод тэгэл дараа жил нь за төрүүлэх юм байна л гэж бодож ирсэн чинь тэгэл яг нэг зүрдэг тоглолт семи файнал дээр суур одоо ахсуу мегастасыг хожиж байгаа. Тэ. Тэгээс одоо санаж байгаа бол аврах авц юм шиг баярлдаг хөхгүй тий баяр. Хэлтэлгөнө гүйж ирээл гээл дэшин шидэл тий. Тэгэл бөө юм яг ингээ яг агуулга гарч байгаа чинь бас чухал гоё тий баярлах юм шүү дээ. Тий анхудаа гарч байгаа би тэнд харцсан болоо гэж боддог шүү дээ. Хандсан байсан бах. Тэгээд шууд тоглолтны хувьд тоглолтын дээр нэгэн дээр 5 гараад дараагтаа шууд 3-0 үлччихтэй. Тэгэл за ингээд ер нь бол мөнгөн медаль дээр хандсан юм байна даа гэж бодож ирсэн. Баггүй тэгэл суур чинь суурийг би бол жоохон тогтгоо байсан хүмүүсд тэнгисээр яваад нэг финалийн тоглолттой үед дунд саксны оостолд очиж тоглож мөглсөн шүү дээ тий. Тэр нэг жоох юм тогтохгүй байнуудаар гэж харж исэн баггүй. Тэр үед яг багийн уур амьсгал 2-0 босны дараах багийн уур амьсгал яг юм. 2-0 болсны дараах тэгээд шууд ингээл за угаасаа алдах юм байхгүй дараагийн тоглолтын дээр хожигдсан ч хамаагүй шууд ингээ гараад тоглоё. Тэгээд тухайн үед чинь 5-3-0 3-0 лөө 3-5 тоглолт шууд 3-0 байхгүй. Алдах юмгүй одоо зүгээр ингээ бэлтгэл дээр хийдэг юмнуудаа хожигдсан ч хамаагүй манайх медальтай тэгээ барьсан байхгүй. Асгалжуулагчийн багаас тэгэхэд яг юм шийдэмгийн өөрчлөлтийг гаргасан юм. Шийдэмгийн өөрчлөлт ерөөсөө гаргаагүй. Өмнөх 2 тоглолтын дээр эднийх ингэж тоглоод байна. Манайх дээр ерөнхийдөө тийшээд яг одоо угаасаа ярьж байгаа ч тийшээд юм жоохон өөрчлөл тийшээ илэнхэд довтолж манайх тийшээ довтолж юм уу те хаалтны чин систем байгуул тэрийг тэгж өөрчлөлж юм. Яг тэрийг хэлээл угаасаа хоцсон жижигсэн ч хамаагүй ингээд гараа тоглол гэл тэгэл 2 тоглолт дараалж утсан байхгүй. Тэгэл мөнгөн медаль авсан. Тий. 3 тоглолт бол 5 тоглолт бол тэгээд юу болж байгааг итгэл 3-0 дүүцэж байгаа тий. Юу босох хамаагүй гэдэг сэтгэл зүгээр л дахиад орчиж байгаа юм чи. Хоцсон жижигсэн ч хамаагүй манайх ингэж байрсан дахиад ингээд дарамттай тоглохгүй дарамт авахгүйгээр зүгээр ингээд чөлөөтэй тоглол гэл тэгэл гараал тэгээд юу ч болов юм шүү тэгэл. Хүмүүс бас ярьж ил шүү дээ тэр финаляраас та нар албаар тэгж 5 гаргаж маргасан нь метрийг гэж яриаггүй өстө тийм байхгүй. Тийм байгаагүй шүү тий. Албаар 5 гаргаа тэгээд натурт өгчлөө та тийм байсан юм байсан. Бараг лигийн хоолойг бодоод өдргээд хүмүүс бол тэгж ярьж ирсэн тохой. Тэгэхээр нүггүй тийм байхгүй. Яг маа тэгээд хүмүүс ч тэгэл өөрөөсөө тамиг яаж чиглэл ярьсан. Манай монголчууд бас тэгээд тэр финал дээр яг би тэр 3-4 тоглолтын дээр би яг манайхын хоорондоо ярьж ирсэн. Ерхүүдээ хангалын нэлээ нөгөө мөнгөний мэдлэлтэй байлгаа таа. Бүх даваалтын хангал руу ивэл тэгэл угаасаа хангалчин татхонд оролцож ихвчлээ оролцож байгаа. За тий пассанд нэр финал дээр улирлын туршид бараг ороогүй ч нэг гинт ороод ирсэн шүү дээ. Орж л байсан. Гэхдээ нэг тийм айхтар орж байгаа байхгүй. Яг өөрхөнөө байрлал дээр л ороод явдсан. Тэгээд нэр хангал руу бүгдийн давуул гэдэг. Бүгдийн давуулаад. Хүмүүлийн пассанд оруулаад амар хангал бааж 3-ыг суур дээр тавиад эдгээр байраас үлдсэн. Манай бүтэн солилцсон шүү дээ. Хангал бааж 2-ыг чинь цуг болцож байгаа юм. Тэгээд тожигдсон байт юм. Тэгээ яг үгүй сайхан ингээд багийн амжилт бол ингээд 2 дахь жилдээ л орж байгаа юм чинь шүү дээ. Шатраас нь тий. Тэгж ороод мөнгөн медаль гэдэг чинь бас би бол бас нэг талаараа тэгж боддог шахтраас баярлах нэг юм нь юу гэхээр бас нэг юм шууд нэг юм гоё соёлтой баг шууд рүү ингээд бүх гэж орж ирсэн байхгүй. Тэгээ орж ирээд тасгалжуулагчдын баг маг тий гаднаас тасгалжуулж авчих юм бол Монгол тамирчид яаж өөрчлөгдөж болдгийм байна гэдгийг бас харуулсан байх гэж ойлгодог. Тий. Тий үнэн. Тэгэж ингэж эзэмчин төгч чинь бүр нөгөө анализтайгаа зүгсэн тий. Тий аналист тэр чинь бүр ингээл
Бидний юусээ миний л амьдрал дээр харж байгаа юм байгаа байхгүй. Яг манайхан ч ингээл бичиж байгаа шүү дээ цаасан дээр ингээл те манай автомат тэгэл ингээл энэ иншээ зогч юм тэр тийшээ зогч юм гэсэн гэдэг юмыг цаасан дээр бичиж ингээл ярьдаг байсан бол тийм шууд ноутбук дээр биш юм гээл тэгээд тэрний судалгаан дээрээс ингээл айл ингэж тэгж ингээл ингээл бүх юм гарч ирдэг. Тэг бүх юм гарч ирдэг те. Тэгээд би бол тэрийг харж за бас гоё л юм ингээд юм байна гэж харж байсан гоё. Одоо тэр аналист хийгээд байгаа чинь нэг юун дээр програм дээр хийдэг байхгүй. Тэгэл keyboard-д гараад тавьж бол тоглолтоо үзэнгээ шууд ингэ шивчдэг. Бүгд гараад ирдэг. Одоо бол бас их багууд бас тийм болчиход байгаа шин. Монголчууд бас өөрсдөө тийг сураад байгаа шин тий. Тэг одоо маа Монгол залуу байх шүү дээ. Өмнө нь үлэл тоглолт байсан. Одоо энэ чинь тий анар. Тий анараа энэ тэрийг хийгээ тий. Жишээ одоо бас байна. Анар чи өмнө тэгж хийдэг байсан юм уу? Эсвэл одоо сая жил сураад. Анар яг одоо нөгөө нэг Азимтай хамт ирсэн нөгөө Сафа гэдэг. Тэрнээс сурсан. Тий тэрнээс яг тухайн ч анар шахтраас байдаг гэсэн байхгүй юу? Насан туршидын тэмцээн цуг яваад анар. Тэгээ тэнчнээс яг ямар програм дээр яаж ажиллах ингээ бүгдийн тэрнээс хойш ингээ сураад тэгээ одоо хийгээ явж байгаа юм. Би тэр програмыг ингээ хангаад араас нь очиж би ч бас тэгэл ингээ степ ингээл тойрол явж байгаа шүү дээ. Тэг ингээ харангууд би бол ингээ ойлгохгүй байгаа байхгүй ингээ тэр ойлгоо ингээ шивээд гэл оноо яг орлоо тэгэл ингээ давуулт ингээ тах шиг айлын довтлогын шиг ороод тах шиг ингээл те манай довтлогоонууд ингэж ороод байна нэг энд пасс ирэнгүүд энд хоёрдугаар пасс ирэнгүүд айлын холбогч хоёрдугаар аяг магадлал хэдүү мөдөө гэж гадаг юм яа би тэгж л ойлгоод одоо ингээ тоглолт үзэнгээ бүх юм ингээ шийдэж байгаа шүү дээ нэгдүгüрт одоо тэр ингэдэг байхгүй тоглолт бөмбөгний чиглэл одоо холбогч хэдэн хувь тийш хайж ийн хэдэн 4 хайж ийн хэдэн 2 хайж ийн хэдэн 3 араас хайж ийн ч юм уу те бүгдийг нь гаргаж ирнэ одоо пасс аваад хаана очиж байгаа A B C пасс ингэж ирж ийн тоглолтын турш ингэж пасс нь ингэж ирсэн байна тэр хүн тэр хэдэн хувьтай A пасс авсан байна хэдэн хувьтай давуулж оноо авсан байна давуултынхаа хэдэн хувь тийшээ чиглэсэн байна бүх юм гарч ирнэ тэгээд тоглолтын дундуур тэгээд тийм ингээд тоглолтоо үзэнгээ шийдэж байгаа шүү дээ хоёрдугаар яагаад тоглолтын дундуур шивэд идэг вэ гэхээр ахлах дасгалжуулагч нараа ингээд чихвчээр ингээд юм холбоцсон. Ингээд бүгдийг хэлж идэг. Нэгдүгээр парт дуусах одоо ингээд дуусаа байраа сольж байгаа шүү дээ. Тэнгүүд тэр хүн чинь ингээд цагийн жоохон чөлөөтэй болчих шүү дээ. Тэнгүүд ингээд бүх юм ахлах дасгалжуулагчтай хэлж идэг. Одоо тэр тамирчин ингээд тийшээ давуулаад байна. Тийшээ тэдүү үеийн товтлогын чиглээд байна. Тийшээ тэгж хаа манайх ингээ паса ингэж аваад тэдэн хөвтэй тийшээ ингээ довтлоод буруутсан байна. Тэрийг нь одоо ингэж өөрчлөе гэх тэр статистик хүмүүс тэгж ажилтдаг байхгүй. Бидний нэг одоо тоглож сар өөр болчиход юм хуваар тоглолт болчиход байгаа байхгүй тий. Тоглолтын одоо магадлалаар л магадлал болчиход одоо нөгөө нэг 15 хүртэлх ийм магадлал байгаа. Энэ дээр ингэ тоглоно. Тэрнээс хойшоо бол ингэж тоглоно гэдэг юм. Хувь гаргасан. Тэр нь бол яг нөгөө дата вол гэдэг энэ програм дээрээс шууд тэр нь манайх бол эднийх бол өмнө тэгдэг байсан юм. Дор нь ингэ хэлждэг байсан. Манайх бол ингээд бүтэн бичлэгээ бичээд тэн дээр анализ хийгээд маргааш нь ярилцаа тэгээд нөгөөдрийнх нь тоглолтын дээр тэр яваад боловсрол өгдөг гэсэн байхгүй. Пас 3-аас 3-4-ээр гол дэрвэл Цэрэнбаатар дүүн хаашаа хайдуу тий. Иймэрхүү үед яг 20-с 25 хооронд энэ ямар хүмүүстэй хвчлэн хайж ийн гэдэг юм ингээд яг хуваар гараад ирдэн. Уран баяр жишээлбэл одоо 10 давталгааны нэг партнер 10 давталгаа хийсэн бол 8-ын ихлээр зохиод 2-ын шугам зогсон бол шугамын тэр чигээр нь хайж гэдэг юм уу. Тэгээд тэр оноо аваад зохиод байсан ч гэсэн бид нар тэр статистикийг угаараа тоолох хэрэгтэй. Тэр ерөөсөө өөрчилж болохгүй яг тэр юмэр л байна. Тэгжээж хамгийн сүүлд бид нар хойжих момент нь яг тэр нөгөө 8 давталгааныхаа нэг нь барьж аваад бид нар хаахад болчихж байгаа байхгүй. Одоо ингээ хуваар тоглолт болчихсон. Манайх бас яг ингээд манай тэр статистикч ингээд манайх тоглохгүй байсан ч гэсэн өөр ингээд тоглож байгаа багууд бүх бичлэгийг аваад тэгээд өөрөө тэрэн дээр ажиллаад тэгээд тэр статистик бүгдийг гаргаж ирээд тэгээд тоглолтын өмнө хурал хийдэг гэсэн байхгүй. Тэгээд тэр анализ бидний яагаад хийж байгаа гэх юм өмнө бэлтгэл дээр ингээд системтэй болсон багш багууд чинь ингэж хаана тэгэж хаана одоо бид бэлтгэл дээр гэдэг 1 2 3 4 гэдэг юм системүүд чинь хаалтны системүүдийг тэрийг коуч за нэг гэдэг хэлэхэд бид нар яг тэр системийн дагуу нөгөө нь очиод тэнд хааж байгаа. Өстой бусдын хаяад гэсэн үг байхгүй. Ер нь коуч хэрвээ бид коучинг явж исэн тэр нэг гэдэг систем дуудлаа гэхэд бид нар тэрийг хааж чадахгүй нөгөө талд нь тоглохоо явуучих юм бол тэрийг коучинг алдаа болоод бид тэрэнд хариуцлага өгөх болчих. Ийм юм болдог байх нь шаардна. Одоо айгүй нарийн болсон. Тэгэл ер нь систем бид чинь өмнө нэг за ихтлэн шугамын авчи, ихтлэн хаачи ингээд хамгаалчаа тэгээд хамгаалж гэж ярьдаг байсан. Одоо зүгээр нэг тоо гаргаад хойдлын хүмүүс ч мэдэн хамгаалтын байрлал зэрэг аваа осочдөг тийм. Одоо шишээг бол яг энэ зарчмаар явж байгаа. Бас магадaltaй явж байгаа. Одоо тэр яг нэг системийн нөгөө нэг хаалтны
системүүдээс Одоо яг систем дүнгийн суулгаж эхэлж байгаа. Шигшээ өгдөг юм систем ойлгохгүй байгаа хүн байна уу? Гайгүй юу? Энэ бүгд асуудалгүй. Яг нэг үйл тамирчид яг нэг хэлний л асуудал гаргадаг. Зүгээр яг нэг англи хэлээр жоох ойлгодог хүмүүс нь төрүүлээд тасгал хийж байгаа шүү дээ. Тэгэнгүүт яг хэлээр нь яг ингээд англи ойлгохгүй дараа шууд тэгэл тэр өмнө хийцэн тамирчдын тасгалыг дагаа хийчихэж байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө тийм асуудал гарахгүй. Гайгүй. Тий. За одоо нэг амар одоо Уранбаяр Эрдэнэ хоёрын нэг юм нөгөө холд солигддог финал байгаа шүү дээ. Байж тэр орохоос би одоо орохоос өөр юм. Тэр ярина шүү дээ. Үгүй энд айгүй юм байна. Одоо яриад байгаа зүгээр шүү дээ. 50 сая явах чинь бас бүр амар домох 50 сая гэрээ хийсэн шүү дээ чинь. Хизээ юу нэг Их цагтаа 50 сая төгрөг гэрээ. За тэрийг ярих болоогүй заяа. За окей. өксөх энийг аль нь яриад. Одоо байж нэг юм их гэдэг. Анх ороход би түүнээс шахтраас уурах гоё байсан гэсэн шүү дээ. Яг тэр мөнгөн медаль аваа шахтраас задагцсан байхгүй. Шахтраас гэж тусдаа үлдээд тал нь баяртай бацуутай тал гэж хоёр хуудаа. Нэг нь энержи одоо нэг шахтраас ус. За энэ үнийн сонс. Яг үнийн сонс. Наач бол удлаа ярьж байгаа шүү. Тэр чинь тийм болсон юм аа. Тэр яг аврагын төлөө тоглолтын дээр ихгүй юу? Манайх 2-0 байж байгаа 3 дахь тоглолтоо хождог ихгүй юу? За. Тэгээд хожоод байрлж исэн байрлалгаа баяр өөртөө очиж байгаа ш тамирчид чинь. Тэгсэн чинь очисон чинь байрны ингээд хаалх цоочд. Орцонд ингээд тамирчид ингээд хүлээж байгаа ш. Нилээ орой болцсон тухай үед чинь. Тэгэл нэгдүгürt ингээд хаалх цоочд, хоёрдугürt оронгууд тогооч нь ингээд цуг ирсэн ингээд ажил ингээд тоглолт үзээд хоол байхгүй. Тэгээ нөгөө нэг тусдаа явсан хүмүүс нь ингээд нэг газараас хоол авчрах га төлхөрөө өөртөө аваа явцсан. Тэгэл тэгж байгаа байхгүй. Яг ингээд хоолнд явсан хүмүүс мань орж ирэл нэг ганц төлхөр маллаа явчих чадахгүй гэл. Тэгэл тэрэл болоо. Тоглолтоо яа гэж байгаа хүмүүс яаж наа төлхөрөөр чи маллах юм гээд хоорондоо муудаа. Нөгөө хоёр. Тий. Нөгөө хоёр одоо нөгөө хоёр маань тэгээд одоо баяр бацуур хоёр ч одоо шууд нэртэй устаад л одоо тэгээд ямар үйлдэл гаргасан гэж яриад яг хөө тэгээд тухайд ингээд амар ингээд сонин тийм нэг ингээд харилцаа болцсон бохгүй. Ингээ яах нь мэддэггүй. Хитэн тамирчид нь хэнийгээ дагахаа мэддэггүй. Хинийхэн талд орохоо мэддэггүй. Тэр өдөр үү? Яг тэр өдөр. Одоо ингээ хоёлоо боли нэг багаас тоглож чадахгүй байна гэдэг. 3 тоглолт очиж байгаа тийм. Тэгээд тэрнийх нь тоглолтны араас нь 4 дахь тоглолт 3-0-оор очсон шүү дээ. Зам хоёр гэж юм уу тэр шууд. Ер нь зам дуусах байх туу. Тийм. Зам хөөе гэдэг. Тэгээд тухайн өдөр чинь суурах шууд ингээ гэрлүүгээ яваад ингээ хэдэн хүүхдүүд нэг хэдэн тамирчтай шууд сонгож аваа гэрлүүг авчихсан хэрэг. Тэр өдрөө юу? Тийм тэр өдрөө. Йоо, чугун би. Тэр өдөр би шууд суурахыг дагаж авсан. Тэр яах шин тэр танаа сонгож өгсөн юм уу? Сонголт өгөөгүй дагах юм. Үгүй. Сонголт өгөөгүй. Тэгээд хоёр шууд ингэж байж байгаа. Ингэсэн бохгүй юу? Тухайд суурах шууд ингээ тамирчид дээр очиод за чи ингээ надтай хамт яв. Хайчхаач хэлэхгүй ингээ шууд ингээ гэрлүүн явсан л та. Тэгээд гэрлүүн ингээ хамт явсан хүмүүс одоогоор ингээ SC Aux болж үлдээд үлдсэн хүмүүсэд нэрж болсон баг. Тэр чинь гэхдээ бас пенал дуусгаж болно шүү дээ. Гайхаад байна. Тэгээд одоо ингээд зарим нэг тамирчид чи одоо ингээд суурахх руу очиод ингээд байрлал орох гээд ингээд юм хувцуунаар манай бүгд байгаа ш тоглолт юм. Яах бол тэгээд гарч баяр дахаар бол яах вэ? Суурах ингээд баяр дахтай юм ярил яах вэ? Тэгээд тийм сонь. Тэгээ 2 хоногийн дараа дахиад 4 дахь тоглолтоор очиж байгаа ш. Хоёр талаас л очих уу? Үгүй. Тухайн чинь тэр өдрийнх маргааш нь шууд байрлал очиж бүүндээ онсон байхгүй. Тэгээ бэлтгэн тоглолт руу байсан. Яг хаа дээс нэг салж явчаа тэгээ буцаад нийлсэн юм байна тий. Тэгээд ер нь бол тэгээ салхан тодорхой л болчих юм биш тий. Тэгээд финал дуусаад мөнгөн медаль аваад баяр мэрэ тэмдэглэх одоо тийм хүмүүс чинь цуг тэмдэглэн шүү дээ. Тэгэл тэрнээс хойш яг ингээд хэрүүл маргаан болов. Медаль авсны араас тэгээд яг ингээд лиг дуусаад нэг хэдэн сар болоод тэгэл тусдаа багт болчихсон шүү дээ. За лиг руу энийг хүсэл лигээ ингээд ярьдгаар ярьчихгүй тий бас надад ярих асуух юм баг бүтэн дуусгасан тий дуусгасан яас их ярих юмтай хүүхэд байж чи одоо за ярьж авах гэж тусдаа боллоо саллаа тий тэгэл одоо солонгос явсан тэгээд солонгос явсан тий солонгосын чусон дээ солонгос руу юу явах болсон шалтгаан би бол тэгж бодож яг мэдээж угаасаа солонгост ингээд хэл сураад ингээд хэлээ сураад одоо мэрэгч эзэмшээд ингээд явах бах тий ер нь бол сургуулаа төгсөнгүү цаатлын зорилго КОВ гэж хараад байгаа зүг. Ер нь бол КОВ-ыг тоглох гэдэг байна тий. Одоо солонгос хэдүүр хүрслээ. Төгсгөл 3 дахь хүрсэн. Тий одоо яагаад явахаар болсон гэвэл тэгэл бас лаав нөлөөлж байгаа л та. Бас хэл сураад
Одоо ингээд угаасаа ингээд Монгол лиг тоглоод ингээд лиг дуусангууд ингээд ямарч бэлтгэлгүй ингээд тэнцэнчгүй. ингээд өдөр хоног арга цаас хүн болчихж байгаа шүү дээ. Тэгэнгүүт яг үр бүтээлтэй байх гад яг одоо миний биеийг ингээд тултал ингээд хөгжүүлэх гээд тэгээд Солонгос руу явуулсан л та. Тэгээд Солонгост очивол тэгэл тэр аймар халуунд өдөр болгон бэлтгэлийг гээл зуны тэмцээн оюутны лиг гээл баг өдөр алгасахгүй бэлтгэлийг гээл тэгэл угаасаа бүр ингээд мэдтгэл шал онд авсан л та. Чи сонгуульд шалгуулалт орсон юм уу? Сонгуульд шалгаруулалтанд бүр өмнө нэг орсон. Гэхдээ яг нэг ахлах сургууль байхгүй. Тэгээд тэнд ороод тэгээд тэр багийнх нь ингээд тэгэхэд бүр ингээд холбогчоор очиж ирсэн ах. Тэгээд холбогчоор очиод болохоо байгаад тэгээд очиод оюутныхаа одоо чусан дээр очиод бас холбогчоор очиод тэгээд довтлоод нэг үзүүлсэн чинь шууд довтлогчоор тэгээд ингээд аваа болчихсон байхгүй. Тэгээд тэр нэг лигээр аалсан тий. Тэрний бэлтгэл ер нь ямар хөө өглөө орой морой гэдэл анзаас их үү? Зүгээр яг нэг тоглолтын бэлтгэлэл яг ингээд хийдэг юмнууд л өдрүүлгээ хийдэг. Ингээд тэгэнгүүт яг ингээд өдөрт нэг бэлтгэл. Тэг өдөрт нэгээс хоёр бэлтгэл. Нэг зарим өдөр хоёр орол, зарим өдөр нэг орол. Тэгэл яг нэг тоглолтын дээр тоглолтны л бэлтгэл хийдэг. Ингээд хамгаалтаа ингэж аваад тэгэж аваад тий. Бас л нэг ялгаагүй систем, хаалтын систем заагаал. Тэгээд яг ингээд өдөр болгон тоглоод байхаар тоглолтын дунд гардаг жижиг алдаанууд ингээд байхгүй алга болчих сүүл рүү. Тэр сургууль чинь чамаа ингээд сонгоод авчихаар чинь сургуулийн төлбөр байхгүй. Бүгд бүх юм цаанаас. Хоол, байр мөр хүртэл нөө. 100% тэтгэлэгтэй. Тийм. Гэтэ зарим нэг өдөр одоо нэг уусаа хүн мөнгөний хэрэг гарна шүү дээ. Тэгээд тухайн үед ингээд зайлшгүй мөнгөний хэрэг гарцсан бол би ингээд хичээл амарч яг нэг хагас потенциал бэлтгэлээсээ ингэж хүлээ аваад хоёр өдөр ажилт ч юм уу тэгээ гарчдаг гэсэн. Ямар ажлыг голчлоо? Голчлон тэгэл нүүлгэлтэл юм л дээ. Айл нүүлгэл. Иса гэдэг. Тийсэ гэдэг. Төлбөр төлж байгаагүй тэрөөсөө би төлбөр оюутан болоод тэрөөсөө төлбөр төлж үзээгүй. Тэгсэн чинь нэг юм дуулаад бидээ гарсан Монголын волейбол ихтэй сургуулиудын хоорондын Урман Баяр 4 жилийн 50 сая төгрөгийг ирээлээ гэл. Хэцгээ сонгол 50 саяын гэрээний бараг ингээл найр наадам шиг юм хийгээл те. Гэл бөө юм болчихсон. Одоо 3 даш нэрийг ярихад бас эзэн бүтээгдэхүүн чи тэг чинь юу хаана байсан? Би зохиомжлсэн. Зохиомжоо. Тий, зохиомжд орсон байсан чи орсны дараа жил нөх. Тэгээ тэр тухайн яриаш 50 саяын гэрээ хийгээд тэр одоо яг юуны мөнгөний гэрээ юм уу? Нэг бол сургуулийн төлбөр шингээж орох болох те. Тийм, тухайн үед яг нөгөө хэцгийн 30 жилийн хойно болчихсон байхгүй. Тэгээд 10 жилдээ төгсөж байгаа нэг шилдэг тамирчин 50 сая төгрөгийн гэрээ хийж аавна гэдэг хүмүүс ярьсан байсан юм шиг л. Тэгэл тэр тамирчнаар нь би сонгогдоод тухайн үед форум болчихсон байхгүй. Тухайн чи хандаа гэж байсан юм. Тэхийн хийж байлаа хүмүүс зөндөө хүмүүс байсан. Тэгэл тий те. Нэлээл юм болчихсон. Тэгээд тэр 50 сая төгрөгийн дүн гэх юм бол сургуулийн төлбөр орно. Давхар нөгөө кредитний мөнгө төгрөг орно. Тэгээ бүгд ингээд шахагдаал ингээд сургуулийн төлбөр 4 жилийн сургуулийн төлбөр бодогдоод ингээд мөнгө төгрөг үлдчихэж байгаа шүү дээ. Тэгээд давхар үлдсэн мөнгөө ингээд хуваарлаа сар болгон цалинжих тийм гэр яригдчихсэн байхгүй. Яг ч хийгээгүй. Хийгээгүй юм. Би ч амар хийгээ гай хөлийн усгыг зуралцаагүй тийм бол. Би нэг усаа захиралтай хамт зураг мөг авахуулаад тахаар чинь одоо бас болцсон болгож бодоод байсан шүү дээ. Хийх шаа явцсан юм шүү. Солонгос руу. Гэхдээ би яг тэр мөнгө төгрөгөө яг ингээд бүтнээр нь авсан бол хэцээд үлдчихсэн байхгүй. Гэхдээ зүгээр яг нөгөө мөнгө төгрөгөө ингээд яг ярьснараа ингээд ерөөсөй байгаагүй. Тийм үү? Тийм. Тухайн үед яг нэг форум болж ирсэн гэдээ ярьсан шүү дээ. Тэгэхэд яг ингээд ууттай 50000-ын дэвсгэртээр ингээд 4 шиг 2 сая төгрөг надад ингээд бэлнэр өгсөн байхгүй. Тэгэл за гэрээгээ эзээ их ингээд одоо ингээд яах вэ ингээд ярьсан чинь ингээд бүр ингээд тагаалга болоод тэгэхээр за би ингээд боли солонгос руу ингээд аавтай ярилцаа тэгээ солонгос явсан байхгүй. Тэгтээ яг сурсан жил юусоо байхгүй. Нэгдүгээр курсээ сураагүй юусоо. Бараг гэж юусоо сураагүй шүү дээ. Одоо оюутнаас хасаа тоглоод байсан тийм. Бүртгэлээ тоглоод. Тийм нэгдүгээр курсээ тоглосон шүү дээ. Тийм. Мойс манай иш чинь аврагын талаа гарч ирээд нэг амар тоглолтолоогүй. Тэр холбож ирсэн тий. Амар гэдэг жил. Амар тэмүүг гэдэгтэй жил байхгүй. Тэгэл нэг хөдөлгөөн солонгос шивсэн та. Би тэгтээ халаанаасаа бүр гараад ингэ налаад хэрдчихлээ. За, уучлаа. Яг нь доош болчихсон. Энэ чинь харин юу юм бэ? Энд би юм. Хонхороо яг тийшээ явж очоод тийш ингэ. Энэ чинь. Яагаад хонхороо тавьчихдгийг хаяа. За, одоо сонирхолтой санаач нөө танаа тэгээд тох.
За тэгээ ямар зүтгүүд ингэж солонгос би тэгтээ ингэж бодоод байдаг байхгүй Суранбаяр ингэж юу гэдэг яг нэг хүүхэд л байсан л да тийм нэг 18 тэгээ ойтон бол дөнгөж нэг библ дээр хөгжиж байгаа шүү дээ. Ингээд солонгосын бэлтгэл сургалт хийгээд амар хүн болчиход хүрээсэн байхгүй. Ер нь тэр бэлтгэлүүд аюул тийм зогсон уу? Одоо яг ингээд Монгол улс Солонгост ингээ ганцаар очиж бэлтгэлийгээ сургууль хийж байгаа шүү дээ. Тэгмээ зөвхөн миний нэр миний одоо ингээд аавын нэр гарахгүй байхгүй. Монгол хүн оюутны лигт орж ирээд ч юм уу тэ сэлгийн сууж их юм бол жоохон тиймэрхүү шүү дээ. Амар өөргөө дайчилсан л та. Монгол хүн яг нэг иймэрхүү характертай юм байна, иймэрхүү зориг зүрхтэй юм байна гэдгийг л харуулахыг хүссэн л дээ. Тэгэл яг ингээд яг тэр зүйлдээ урслагдсан л юм. Тэгээ өмнө нөгөө баяр сайхан дээр бас хөргөн тоглосон байсан тий. Тэрний араас нэг галзуугаар гарч орж ирэл галзуурсан л да тэгээ шүү. Тэгээд тэр зарим нэг тоглолтын комментуудыг унших юм бол тэгэл Чингис хааны өрөөдөн гэл тийм амар комментууд явж байгаа юм чи. Тэрийг нь хараад бүр ингээл тийм илүү тийм нэг энэс илүү байх тийм нэг зорилготой болцсон гэх юм. Оюутны лигт төрүүллөө. Оюутны лиг төрүүлсэн тий. Тэр сүүлийн тоглолтын дээр л ямар ч нэг алтын лайв үзэж яхад л хард дурдуу хятаж исэн юм а. Тэгэл заа цэцэн ч амар амт болчиход ирэх юм байна да гэж бодож исэн баг. Бас нэг юм асуу. Өндөр одоо хэд байгаа лээ? Өнөөдөр хөө хэмжүүлсэн л дээ. Пүүзтэй 2 м 2 гарч ирсэн. Тэгээ пүүзээ хасаад 109-ээр хэмжүүлсэн. Жил болгон одоо ингээ өсөөл байгаа. Өсөж байгаа. Одоо өсөөл байгаа тий. 25 хүртэл өсөөл энэ тий. Би ингээ нэг бас уран баяр тийм жоохон байсан хөхт яагаад өсч өгсөн чи тарай гэдэгсэн. Тэгээ би нэг мөнхөрөгш зулаг ширээс асууж яаж хүүхдээ юм өндөр болгоч юу гэд. Тэр нэг өндөр болох яг мэдээж витамин одоо тий хэрэглэжлээ байгаа л да. Тэгтээ гол үндсүүр нь юу гэж бод. Гол үндсүүр нь хамгийн нэгдүгээрт ингээ зөв алхалт. Ингээд би яг 70 Дмитрий 70 14 5 таахтай миний алхамт буруу байсан байхгүй. Ингээ алхалт. Тэгээд нэг өдөр миний ингээд өвдөгний уурд ингээ ясургаад тэгээ амар өвдөд тухайд мөнгөнгөр имлэгтэр очиод тэгээ чи ингээд буруу гიშгэлттэй байна гэж эмч нь хэлчихсэн байхгүй. Чи ингээ бүх гутландаа номтой оловч авч ингээд хэрэгэл тэгэх юм бол ингээ чиний хөлчин засраад тэгээд метрээр гараад араас октод гүйлэх тийм залуу болох гээд байгаа юм ингээд тухайд яг эмч тэгж хэлчихсэн. Яг тэгж хэлчихсэн. Тэгээ зөв алхалттай болоо. Тэгээ зөв алхалттай болоод тэгээд давхар ковид үеэр яг зүү хараад ингээд самранд ингээд амар хүмүүс явсан байхгүй. Тэгээд тухайд би яг 15 6 тал хийсэн. Тэгээд бас би задраад тэгээд нэг эрүүл агаарт нэг чи иргэж тэгээ өндөрсөн болгочтой шүү. Самранд явдаг гэсэн үг. Тийм самранд явдаг гэсэн. Та ээж чинь хэр өндөр үү? Манай ээж метр 160 гарантай л байна. Нам бохоо. Гэтэ ээжийн талаас бол өндөрөн байх. Удам байх. Тэгэхээр айгу огцон өссөн баг. Тэр 21 он тоглож байгаа чинь 86 төсөгчтэй олж байх та. Тэгээ одоо 2 м-ийг бараг болцсон гэдэг чинь. Хордоос. Би ковид үеэр жилд 12 сая өссөн шүү дээ. Энэ жилийн хугацаанд. Одоо ийм байгаа байхгүй. Одоо энэ дээр нэг юм ярих юм. Одоо энэ өсвөр 10 жилийн хүүхдүүдийн дасгалжуулагч багш нар хүүхдүүдийг ингээд өсөлтөн зогсч нэгээд биеийн хүчний дасгал хийхгүй байхгүй. Тэгээд ингээд булчин дадлж тадрахаар нэг ингээд бариад ингээд өсөхө болчтой юм байлээ гэдэг. Яг өмнө ч манай багш нар ч тэгдэг байсан. Би ч тийм бодолтой байсан. Одоо ингээд сүүлийн 4-5 жил гадагшаа ингээд тэмцээн оролдоод яваад янз бүрийн амтнд ингээд уулзч яриад юм асуухаар яг 14 наснаас нь хойш фитнес хийлгэж байгаа. Амар. Тэнгүүт нөгөө хүүхэд нь биеийн задраад дагаад тэрийгээ дагаад өндөрөс болчдөг. Тэгээд бүр 12 настайгаас нь эхэлдэг ч газрууд бас байна. Тэнгүүт одоо тэгэхээр бид нараас нөгөө хүүхдүүдээ өндөр болгохын тулд бас нэг 14 наснаас нь хойш яг өөрт нь таарсан жингээр нь бас айгүй сайн хүчний бэлтгэл хийлгэж явах хэрэгтэй юм шиг үлээ. Солонгос айгүй тэдэг байх те. Солонгосын одоо дунд сургууль ахсах сургууль дээр өдөр болгон жим хийгээл. Тэгэл одоо Солонгосын тэр яг оюутны лиг тоглолтог хүүхдүүд бүр шаал өөр. Дунд сургууль ихэр чинь бүр жоох шүү дээ. Жоох нас 6-7 дугаар ангиас нь эхлээл шууд жим болж. Тэгээ хүүхдүүд өндөр болох хүсэлтэй байгаа хүмүүс байх юм бол эхлээд зөв алхалт гიშгэлтнээс үзүүлэх хэрэгтэй юм байна тий. Номтой юмтай гэх тий. Тэгээ бас унтуулах хэрэгтэй. Тийм аа. Би нэр өдөр бас амар унтдаг байсан. Би за одоо амар гоё хөгжилтэй мэрий за. Би 10 жилд байхдаа 9-өөс 12 дугаар анги хүртлээ ингээд саяхан манай ээж ингээд нөгөө бүр ингээд хуучны миний ингээд хичээлийн дэвтрийг олоод тэгээд дэвтрийг нээсэн чинь ингээд он сар өдөр тавиад гэрт гээ дараагийн он сар өдөр тавиад гэрт гээ дараагийнхны он сар өдрийн сүүлийн өдрийн бичээг үлдээсэн байх гэж байна шүү дээ. Гин дадамаад гэж ойлголт авах. Хичээл дуусаад гэртээ орж ирэл унтаал бэлтгэлийн цагаар бэлтгэлээ хийчихэл буцаж орж ирж унтаал яг тийм зэвдэлтэй. Тэгээд унталт бас юм нөлөөлөж тийм. Би бас сүү бас амар уудаг. Сүү бол амарсан.
Ойлгож ирэх өндөр болох гэдэг хүмүүс гэдэг байхгүй. Сүү уулах Тэгээд одоо багш нар бас ингэдэм байлээ. Манай 10 жилийн багш нарын нөгөө нэг заалныхаа болцооноос шилтгаалаад өглөө 6 мургаас бэлтгэл хийгээд. Тэнгүүд тэд чинь нэг өглөө босох цаг нь нэртэй болчихно. Очихдоо нэг язж нэг цаг 2 цаг юм босч байгаа шүү дээ. Тэнгүүд чинь бас нөгөө унтаад өсөж явах цаг нь бас ингээд тэнд заал нөгрөөд байгаа. Явагдах цаг нь. Тэгэхээр энэ хүүхдүүдийг аюул сайл унтуулж амраах очин нөхцлөөр нь аюул сайн бүрдүүл. Тэгээд тэр бэлтгэлийнхээ арга барилаа жоохон өөрчлөх хэрэгтэй юм байна. Тарай мараа гэхээс илүү яг энэ амьдралын зөв хэм маяг болчиход байгаа. Тэр бол өстой чухал. Аюул чухал. Тэгээд тэр фитнес хүчний бэлтгэл амар чухал. Энэ тамирчдад яг ингэ шгшөөгийн суулралтанд ингэ бацсан. Та нарын хоолт нь зохицуулж байгаа. Цаанаас одоо юу гэдэг яг ийм хоол ингэж уурах шид юм чи нүрс усаа ингэж авах гэсэн юм байна уу? Яг өөртөө зохицуулж байгаа юу? За 7 хоногийн бид чи одоо 6 өдөр бэлтгэл хийж байгаа тийм. 6 өдөр бэлтгэлийн 3 өдөр нь цаанаас хоолтой. Бус өдөр нь болохоор өөртөө хоолоо зохицуулаад яг нөгөө нэмэлт юмнууд аягүй хэрэгжилж байгаа. Одоо бэлтгэлийн өмнөх витамин юунууд уураг одоо амино гэдэг ч юм уу тийм. Бэлтгэл дундуур уух ингээд эрдэсүүд гэх юм уу. Тийм аягүй хэрэгжилж байгаа. Гişөө тоглож байгаа залуучууд чинь ихэнх нь одоо мэрэгжлийн тамирчид болсон. Их нь гадаад бас тоглож ирсэн. Зарим энэ тоглож байгаа тамирчин ч гэсэн одоо нөгөө клубтэй хоол зүйчтэй байдаг болсон. Юу хийдвэл яах вэ болох уу гэдэг юм өгдөг болсон. Болохоор ерөөдөө тэр хоолны талыг бол өөрсдөө аягүй сайн зохицуулж байгаа. Миний хувьд бол жишээлбэл ингээд уурга ихтэй хоол аягүй нүүрс усаа жоохон багасгаад өгнийхээ хэмжээг багасгах зорилготой учраас өдөртөө нэг тиймэрхүү хоол одоо эдний хувьд бол ерөөдөө хамаагүй хоол. Гэтэ ерөөдөө манай тавчд бол их ногоо сайтж байгаа тийм шүү дээ. Одоо нөгөө нүүрс ус ихтэй хоол идэх юм одоо энэ нийс салаач юм эслэгээ бол заавал авах хэрэгтэй л дээ. Одоо хотодод орж байгаа их нүүрс усыг одоо задлаа шүү дээ. Одоо энэ эслэг мэслүүч. Одоо тэгээд нэг үе бол аюул сайн мэдээлэлд бол тийм бид нар ч бас нүүрс ус гэж мэддэг эслэг гэж мэддэг болчтой. Бас гоё болчиход шүү тийм. Тэгээд одоо хит үсцэн байгаа дэрийг хит хийх юм бол одоо хотод нь уурч гэдэг ч юм уу. Тийм бол зөндөө. Тэгээ өндөг байна. Өндөг аюул сайн явж байгаа хэрэгтэй. Хоолой тохируулах юм бол энэ шиг болно. Хоолой тохируулахгүй бол наад шиг болно. Өөр дөрөв жишээ аваад. За хоолны асуудал яах вэ? За окей ингээл тий. За одоо буцаад лиг орох гэж шүү. За тэгээд ямар ч энержи гээд SG Hawks хоёр хуваагдсан юм байж. SG Hawks-тай 2 жилийн өмнө одоо үндэсний дээдлийг тоглоод бас маш сайн бүрдэх юмс тийм ээ. Ер нь бол төрүүлэх хэмжээний баг байсан. Тийм дараалж 13 4 очоод. Тий, дараалж 12 очоод одоо тий ганц үлрэлийн турш ганц нэг хожигдчихсан тий. Мегастарс 2 хожигдсон шүү дээ тий. Өөр хожигдоогүй. Тэгээ финал руу гарсан тий. Финалд гараад хагас шээ тоглолтод за нэг трама авсан тоглолт болсон. Одоо 9-2 алдсан сая. Одоо нөгөө хүүхдүүдийн CX7 гэдэг шиг 9-2 бол өстой муухай тоо шүү миний хувьд бол. 9-2 дээр талбай дээр байсан тий. За тэнд яг юу болов? Яг юу болсон бэ? Одоо юу гэдгийг би нэг одоо нэг болдог тоглолт нь хайчээ заа. Ерөөсөө тэр 3 дахь тоглолтын 5 дахь партийн тийм доторх болж ирсэн бүл процесснуудыг нэг сайхан дэлгэрэнгүйгээ сайхан яриач. Эхний 3-3-0 гэж эхлэвэ манай. Тэгэл цаашаа хэвээр уншицсан. За ингээ асуудал хожиж тийм. 8-2-оор байр иргээл дахиж нэг тоовол 9-2 болчихно. Тэгэл ер нь ингээд эхэлсэн л дээ. Ер нь 9-2 бол хожиж байгаа шүү дээ. Ер нь бол ингээд одоо бараг хинч байсан ингээд угаасаа хожиж байгаа юм байна. Манайх тэрэн дээр нэг тийм би бас яг тийм нэг бодсон байхгүй. Манайх айлтаа 2 тоо алдаад өөртөө 1 тоо аваад 2 тоо алдаад 1 тоо авсан бол яг 15 13 хожиж байгаа байхгүй. Тэгсэн чинь тийм болоогүй л дээ. Одоо сул орж иж байгаа бөмбөн дээр Томс зөрөөд 3-ын араас хуураад 4 дээр нь ундаг бөмбөн дээр Томс өрөх хоёр мөргөлдөө Томс тоор үрддэг байна. Миний гартаа ингэж дүнгэж ингэж үргэсэн бөмбөг шүүгч өөрийнхөө мэдлийн челленжийг аваад тэр оноо айлруу өгдөг байна. Окей бидрийг асуугаад. Бүр яг ингэ лавсруулж асууя заа. Тэгээд би бас Вектор шүүгч челленж авдаг гэж чинь заа. Тас гэл танайхаа зааж байгаа шүү дээ. Заагаал цэгийг ингэ бүгдээ гартаа гээл те. Тэгэл танайхаа заацсан байж байгаа л цэг өөний ганц ингэ шүүгч челленж байл гэсэн чи одгүй окей гэл шүүгч челленжийг авлаа шүү дээ. Тэгэхэд дотор яг үзүүлсэн. Миний өнцгөөс одоо ингэ ямар ч хүмүүс бодсон тэгэл адилхан бодхол байсан баг л та нэг үг угаасаа толгонд нь орж ирнэ тэгэл яг л тэгж бодож байгаа юм чи. Даал гэж бодсон юм тий. Толгоос ихсрэл доош хараад тэгээ чи бүр амар гар хөрөөгөө юм шиг гүйцсэн шүү дээ. Угаасаа бүр ингэ өнгөцгөн шүргсэн бохгүй юу? Хальт бүргээд шүү. Яг өнгөцгөн шүргсэн.
Тэр чи за тэн дээр нэг юм ярихад тэр чинь айл тоглолт хэлээ манайх 2-0 3-0 гэхэд манайх 2 челленж байхгүй болсон. Тэгээд байр солиод нэг барьж байгаа үе дээр бас эдийг челленж болсон. Тэгээд бас нэг марга тэрний өмнө нэг маргаан болсон байхгүй. Тэгээ би өдөр за одоо энэ амар тоглолт болж байна. Одоо энэ хоёр баг ойлоо челленж авахгүй болсон. Тэгэхээр одоо чи энийг чи аюул сайн ингэж авахгүй бол энэ яг нэг тоон дээр юм болно шүү гэд. Би нэг хэлжсэн баг. Тэгээд хоёр баг авах гэж дуудаад нэг юм ярьжсэн. Тэгээд одоо чи ингэж челленж шүүшин мэдлэн челленж авахгүй бол чи бөө юм болно шүү. Тэгээд яг очиад хэлээд яасан чи тэр челленжийг аваад хэрэгж байгаа байхгүй. Тэр гадаа зохиол дуусч байгаа шүү дээ. Ойлтох буудаал. Тэ. Яг ингэж шүрэгт юм. Тэгэл зөрөөл би ингээл таалтныхын дээгүүр тоглох гол ингээл гадаа үздэг байхгүй. Челленж авсан ч хүрэг гарцсан. Гадаа гарцсан. Тэгэл уг нь бүр манад биш үү тоглолтын төгсгөл хүртэл ингээд дуусах боломж байсан байхгүй. 14 13 гээд манайх нэг илүү байсан. Тэгэл бик гадаа зогтдог. Үгүй. Суур хаалгадаг. Давуулаад айлаас давуулаад. Тийм. Суур зоо бах ингээ харж харж байгаа л дөрөв өргөл. Угаасаа айлаас мэдсэн юм шиг ингээ гурын алт ингээ холбохоос нүм ингээ алхаж байгаа шүү. Тэгэл очиод тэгэл хаалгаад тэрнээс хойш явсаар гал анхаах давуулаад дуусгасан юм да. Тэрний өмнөх тоон дээр онолбек чинь хаалт гадагсан тий. Тэгээд бараг тэгэл тэр тоглолт хожигдол хоолч идэхгүй үстэй. Тэр ихтэй амар хэцүү байсан. Тэгэл уус амар хэцүү санагдаж байгаа. 9-2-оос баригдаад хожигдно гэдэг чинь баг боломжгүй шахах юм шүү дээ. Тэгэл төв нэг гэдэг баг энэ тэр яг нэг хот кейс өдөр юм тийм. Яг тийм л юм байсан бах гэж өөрсдөө тайвшруулж байгаа юм чи. Одоо бараг л тэгж тайвшруулж тэгж тайвшруулж байгаа шүү дээ. Тайлбарлаж тий. Тэгээ харамсалтай л да одоо жишээ нь юу гэдгийг. Яг ингэ одоо нэг нь хоцсон нэг нь хожигдсон хоёр хүн ингэ суугаад байна шүү дээ. Нэг нь тал нь бол амар их баяр байсан. Одоо яг тэр тоглолтод ингээ хожигдоод гараад их яг тэр жил ингээ суурах ингээ яг төрүүлэх ингээ хамгийн боломжтой жил нэс баг. Тэгвэл би өөрөө ингээ бодгоодоо ингээ надад хичнээн жил байгаа лээ. Суурах одоо ингээ 28 30 төгсөж байгаа шүү дээ. Нэг авраг авахыг харчмаар байгаа байхгүй. Тэгэл тэр яг тэрийг бодоод би ингээ амар шаналж ирсэн. Тэгэхээр чинь ингээд юу гэдэг чи бол бараг шахуун үлрэлийн турш эдийн сэлгээ суусан тий. Тэгж яг тэр тоглолтын дээр гарч тоглоод хожигдчих. Бас өөртөө тэрний өмнөх тоглолтын дээр хождог тоглолтын дээр би гарч ирээд нэлийн сайн тогсон. Тэгээд дараагийн тоглолтын дээр наваа гараанаас тайсан баг. Тэгээд тэндээ ч өөртөө бас нэг жоохон буруу хариуцлага босч үлдэх шиг байх үстэй. Байгаа. Одоо тэр тарамаа байх үстэй. Юу байлгүй тий. 9-2 гэдэг тоо ингээл нүдэнд харагдсан гот. Толгоос ихсэн шүү дээ. Тэр чи яаж ил ингээд 9-2 гэдэг тоог бүр айр зав. Төмгийнхээ ингээд тийм ээ тэр нөгөө бомбон дээр шивүүлсэн би тэрийг хараа баазар угаасаа түүхэн тоглолтоо. Бомбор дээр байсан. Бомбор дээр байгаа 9-2 гэж байгаа. Тэгээд нэг бас дотооднууд дээр чи бай дандаа 9-2 явж идэг шүү дээ. Тэр чи угаасаа явах ёстой юм байна. Тэр бол ёстой байх. Тэр жоохон болохгүй байл. 9-2 шүү гэх жоохон 9-2 таамаатай хүмүүс заяа жигшид одоо зөндөө байгаа шүү дээ. Тийм зөндөө байгаа шүү дээ хэрдэн. Зоо гэцоо. Тухайн баг гарааны бүрэлдэхүүнүүд нь одоо бүх шиг багтах шүү дээ. Тийм тий. Тэгэл яг төрөлх хангалттай жилнээс баг. Энэ SC August гэдэг нэртэй болоод яг юу гэж бодсоо чинь шуглаа групп гэдэг маш том. Тийм. Өдөрлгүүдийн зүгээс юм. Одоо яг нөгөө тамирчдынхаа цалин өсгөх зорилготой л яг нөгөө шахтараас суурах яг очиж уулзсан шиг санагдав. Тэгээ цалин өссөн үү танд чиний хувьд яг шахтараас доо 500 мянган төгрөг нэрээ явуулсан тий. 2 жилийн 3 шахтараас тэ 500 мянган төгрөгийн цалин аваад тэнцэнээс хойш SC Hawks болтол ингээ 500 мянган төгрөг аваад явсан юм тий. За SC August-оор цалин идэрсэн. SC Hawks-ороо би өөрөө хэлжиж сая төгрөг болгосон шүү дээ. Сарынхан цалин сая болгосон тий. За сарын цалин сая төгрөг болоод 1 жил яваа SC August багт гэдэг багтай тоглоод цалингаа өгөөгүй улмаас гэдэг тодорхойлолтойгоор SC August багаас гэрээгээ цуцалсан. Мөн үү? Яг ч тэгэж хэлж болохгүй л дээ. За ер нь зөв. Тийм. Тэр ойлголт бол ер нь бол зөв. Яг тухайн үед яг лиг дуусгаад цалин ингээд байхгүй болсон байхгүй. Би чи яг тухайн үед яг Солонгос яваад ингээд зарим нэг юм дээр хэцүү байгаа шүү дээ. Тухайн үед би яг ингээд байр төрүүлчихсэн байхгүй. Оюутны байранд байж байгаа байр төрүүлслээ. Солонгост. Оюутны байранд ингээд хоол мол хийж чадахгүй амар олон асуудал болдос ингээд шалтгаал ингээд тусдаа ингээд байр төрүүлслээ гараад тэгээ мөнгөний хэрэгцээ амар их гарч байгаа шүү дээ. Тэгээд байрныхаа төлбөрийг төлж чадахгүй байгаад
хэд хоног ажилд гараад тэрнээсээ болгоод тэгээ сүүл рүү ингээд бэлтгэл хичээл давхар ажил гээд ингээд амар хэцүү ядраад тэгээд цалингаа асуугаад надад 3 сая төгрөг шилжүүлсэн л тээ. Надад тэр 3 сая төгрөг нэг л сарын ингээд байр сонгох мөн. За тэгээд тийм юм болвоо. 3 сая чинь юу 3 сарын цалин баггүй. тэр чинээс явахдаа гэрээ байгуулсаас хойш анх удаа 3 сая төгрөг авч байгаа юм уу? Тэр лигмигт орцоогоо явж байгаа. Тэрийг бол би сайн санахгүй. Тэр шинжилсэн гэрээг хийгээд яг ингээд сая төгрөг аваад явж байгаад лиг дуусгасны ард дээрс ингээд цалин байхгүй. Лиг дуусны ард тэгээд тэндээс хойш 3 сая төгрөг авсан. За. Тэгээд нэг сар байрныхаа ингээд мөнгөийг төлж сунгуулад. За тэгээд тэрнээс хойш ингээд бүх тамирчид SC Hawks гэдэг багийн нэртэй байж Шанхтаранс гэдэг багтаа ингээд гэрээтэйсэн байхгүй. Тэнгүүд Hawks Volleyball гэж тусдаа ингээд компанид би болж ирээд тэгээд шинжилсэн гэрээ хийгээд ингээд тамирчид Hawks-ийн тамирчид тэгээд ингээд явж байгаа шүү дээ. Тэр шинжилсэн гэрээг би ингээд хийгээгүй байхгүй. Тэгээд би Шанхтаранс гэдэг багтаа ингээд гэрээ хийсэн. SC Hawks гэдэг багтаа ингээд гэрээ хийгээгүй. Ингээд би SC Hawks гэдэг ингээд багийн ингээд тамирчин биш гэд ингээд тийм ойлголттой ингээд өөр ингээд багаас хэлсэн байхгүй. Түүнээс бол яг яг үндсэн бодвол бидний хүмүүсийн ойлголтоор бол шууд ингээд давхар гэрээ хийгээд ингээд юу ингээд Шахтрасын чинь гэрээ төгөр дууссан байсан юм уу? Дуусаагүй. Шахтрасын гэрээ дуусах хугацаа нь яг 1 жил гараа 2 жил болчихсон. Одоо Шахтраас гэж клуб байхгүй учраас SC Hawks шилжээгүй юм байна л да бүх тамирчин. Тэрэн дээр давхар ингээд Hawks Volleyball гэдэг ингээд тийм ингээд компанид бий болчихж байгаа шүү дээ. Тэр ингээд компани ингээд тамирчид гэдэг ингээд бүх ингээд тамирчид нь гэрээгээ хийгээд би хийгээгүй байхгүй. Тэгээ тэрэн дээр бас давхар. Тэр яг нөгөө нэг клуб албан ёсноор нэрээ өөрчилж чинь гэдэг юм хамаа тэмдэгтэй байсан бол хамаагүй хүчтэй байхаас нь. Тий одоо тэр чинь Шахтараасаас SC Hawks гэдэг ингээд бүр ингээд өөрчилсөн байхгүй. Тамх тэмдэгч өөрчлөө, логонд өөрчлөө, нэр нь өөрчлөө. Шахтараас гэдэг баг одоо ингээд баг ингээд байхгүй болчихж байгаа шүү дээ. Удирдлагын бүтцээ өөрчлөгдсөн тийм. Тэрнээс болоод эзэмшигч нар өөр болсон. Тэгээд шууд ч ингээд хил мэдээлэлгүй шууд гарчаагүй л тий. Ингээд гарах өргөдөл мөргөдлөгөөд 30 хоногийн дотор ингэж хаараад 30 хоног хүлээгээд тэр дотор ингээд одоо тухайд Тархан Монгол руу орохын өмнө Спартакад болж байсан шүү дээ. Тэгээд Энженис SC Hawks-аас тоглосон. Тэр тоглосон чинь юу болсон юу лээ? Метоник тожигдсон шүү. Тэгээд тэр Тархан Монголд очиод Тархан Монголд тоглох гэж очсон. Ер нь Тархан Монголоос орох гэж байжсэн болоод гэрээтэй мэрэтэй гэдэг SC Hawks-аас очиод нэг тоглолтод тоглоод тэр тоглолт чинь баг тэр гэрээ зүсэл хүнсэн болсон гэж л чиний тэгж яриад л. 30 хоногийн дотор ажил үргээ хийж исэн мэжсэн ч гэлээ. Тэр чинь яг тэр Спартакад болдог би очиж тоглолт өгдөг чи яг миний гарах өргөдлөө өгөөд 29 хоног гэсэн юм. Тэгээд яг тэр хоног дээр SC Hawks-ийн нэр дээрээс тоглоод тэгээд тэнцэнээс хойш ингээд өөр ингээд харьяалалгүй тамирчин болсон байна. Тэгээд өнөөдөр бас манай бидний бас подкастыг ивент гэж оролцож байгаа манай Сталион гэдэг энэ лаунж байгаа. Одоо манай волейболын бас гэр бүлийн одоо нэг бас их хүндэт ах юм маань тийм ээ бэк ах юм маань бас ингэ ажиллаж байгаа ийм сайхан бас лаунж маань өнөөдөр бидний одоо подкастыг ивент гэж оролцож байгаа сайхан хоолтой унтдаа хамгийн анхны бас ийм хоолтой дугаар маань сайн байлаа. Тэгээд уран баярын зүгээс бас бэк ахтаас тийм бэлгүүн ахаа бэлгтэй сайн. Бэлгтэй сайн. Чосооны оюутны чосун гэдэг юм аа. Чосун университет гэх. Бүр гоё өмсгөлчтэй. Тийм, ховор өмсгөл шүү. Тэгээд нааш ороод зөөгч бэлгүүн гэдэг хотлаад тагсан шүү. За шууд ингэж эхлэх өгчий дөө. За ингэ шинэ газар нээж жагаад баяр үрийг яахаа. За. За маш их баяртай байна. Тэгээд та бүгдээ ажилд бас жоохон ч гэсэн та бүгдээ ажилд бас нэг жоохон ч гэсэн хувь нэмэр орлоо гэж хүсэж илаа. Тэгээд бас дүүдээ бас жирсэг өгсөнд маш их баярлалаа. Одоо жирсэг одоо тэгээд энэ газрынхаа хануудаар тэгээд сайхан үлгөөд явна. Тэ. Түүгийнхэн карьерт бас заашлсан. Битэр яа гэдэг юм. Битэр. Тэгээд би тэр сайн шишээ өмлөх дээрээс шууд ирсэн. Энэ дугаар бас нэг хоолтой болонгууд дээр ч бүр сайн янз сайхан хоол идлээ. Тэгээд энэ дугаарууд маань бас ингэж цааш ингэ яваад бас бидэрт бас хэрэгтэй байгаа шүү. Байна. Тэгээд шишээгийн тамирчид ерөөхдөө хөвчлээ орох бах. Тэгээс энэ шинэ гоё аюу гоё тогтой тэгээд спорт лаунж нээсэн байна. Тэгээд бас одоо энэ ажилд нас өндөр амжилт хүсье.
Одоо яг жинхэнэ нүг спортын үлрэл ирсэн байгаа шүү дээ. CS2 мажор байна те. Бүлэмжийн авраг байна. VNL гарч ийн ингээл дуудахгүй халаад эхлэх байхад ширээ мэрийгээ захиалахаар бол итгэн шиг над руу бас холбогдоорой гэдэг. За баярлалаа хад амжилт. Баярлалаа. За. За ингээд үргэлжлэн яриад оръё. За ингээд SC Hawks-тай гэрээд дуусаад албан ёсоор Дархан Могус гээд лигийн шинэ багт нэгдсэн. За яг Дархан Могус шинэ гэж хэлэх юм уу? Урд бол Дархан 60 гээд одоо Задон Могус шинэ өнгө төрхтэй шинэ ивэнттэй шинэ баг орж ирлээ. Дархан Могустай гэрээ байгуулсан гэсэн. Дүүлээд мэдээ Монголын хөлөөллийн ертөнцид тархсан Дархан Могустай 1 жилийн гэрээг байгуулсан. Хэдэн төгрөгийн гэрээ байгуулсан. 120 сая төгрөг. Жилийн 120 сая, сарын 10 сая төгрөг гэсэн үг тий. Одоо бол цалин ногоон бүгдийг аваад ингээд асуудал байхгүй тий. За Дархан Могустай өнгөрүүлсэн 1 жил за гэж одоо ярьчих. Одоо тэгтээ гэрээ мэр байгуулсан байгаа юу? Одоо ми гэрээ дуусах явж байгаа. Дуусах явж байгаа тий. За ингээд явж байгаа 1 жилийн хугацаанд та амжилт бүтээл ариунтай байлаа шүү дээ тийм ээ. Анх удаага одоо шинэ багийн одоо гол тоглогч болж үндэсний дээдлэгт орлоо. Шинэ холбон тоглогч одоо юу гэдэг нь те Монгол Улсын шгшөөгийн холбон тоглогчтой тоглолоо. Үндэсний дээдлигээс хүрэл медаль хүртлээ удирдлагын MVP боллоо. За тэгэхдээ энэ амжилт үзүүлэх дардан байгаагүй тоглолт лигийн эхний 3 тоглолт холбооны зүгээс бандулсан энэ талаар. Одоо яг нэг SC Hawks гэдэг баг яг намайг авч үлдэх гэл яг тийм хийсэн бол үлдчихдэг шүү дээ. Гэтэл тэрэн дээр бол нэгтгэж гомдлж модлоод байгаа юм байхгүй тийм. Тэгсэн би бол тэгж ойлгосон шүү дээ. Өмнөх багийн гэрээ дуусах гэхэд дараагийн багтаа гэрээ байгуулсан гэдэг үндслээ тэр мэдээлэл гарсан байсан шүү дээ. Тэгээд ингэсэн гэдэг чинь Дархан Могус ч торгосон. Тийм, SC Hawks ч торгосон тий. Тэгээд тамирсанд ч бас хариуцлага үлдсэн тий. Гэтэ яг миний хувьд бол яг одоо сая түрүү ярьсан шүү дээ. Ингээд гарах өргөдлөө өгсөн тэгсэн гэсэн өөр нэртэй орж ирсэн. Тэгээд SC Hawks-ийн зүгээс бас өөр бас юм хэлж магадгүй л дээ. Тайлбарнаас уу? Тийм, тайлбарнаас өөр гэж магадгүй. Тэгэхээр SC гэрээтэй байх үедээ өөр багтаа гэрээ байгуулсан гэдэг тийм шалтгаан. Юу тайлбар хийсэн шүү дээ. Одоо бол ямарсны Дархан Могустайгаа ингээд явж байна. Тэгээд тэр өнгөрсөн жилийн лигийн одоо сэтгэл нь хэрэг. Тэгээд бүр амар хор шартаа орж ирсэн л дээ. Ер нь л юу чаддгаа харуулъя. Тэгээд давхраас ингээд Оогийнх манаас намайг амар сайн үнэлсэн л дээ. Бас нэг 20 настай нэг хүүхдэр те шинэ орж иж байгаа бага ингээд лидер хийлгээд ингээд бас итгэлтгүй санагдаж байгаа шүү дээ. Гэхдээ Оогийнх тал тийм бодогдоогүй шууд ингээд чамааг авъя. Энэ тэтэн дөрөөр ингээд чамааг авъя гэл. Тэгэл тэрнээс хойш тэгэл шууд Дархан Могус руу орсон л та. Орын шууд тоглоё. Лидер хийж үзье гэл. За би ингээд гэрээ дуусал өөр багт орлоо гэдэг шүү дээ. Гэхдээ чи SC Hawks-тайгаа буцаад SC Hawks надад та SC Hawks-ыг шинэ гэрээ тавьчихсан гэж хэлж үзээгүй. Жишээ нь би энэ багтаа байя. Та надад хэдэн төгрөг зэлэх өгөх юм бэ? Тим гэрээ хилцээд очсон уу SC Hawks-тай? Хилцээр тэр тэгж очсон. За. Дүлгэн захирал дээр очиж уулзаад ингээд жин цалинг чинь 100 сая төгрөг болгоё. Ингээд 120-ыг дийлэхгүй байна. Дархан Могусоос бол саналаа сонсцсон байсан биз дээ. Саналаа сонсцсон. Тэгээд тухайн үед яг нэг шинэчилсэн гэрээг хийх гэсэн юм. Тэгээд санал ярилцаад 50% ихний улиралтаа хараад 50% ингээд улиралт ингээд амжилт гаргах юм бол ингээд үгүй гэдэг тим саналыг SC Hawks дээр хэлсэн байхгүй. Тэгсэн чинь Дархан Могус манайхаа амжилт гаргана уу гарахгүй байх нь хамаагүй шууд 120 сая төгрөг шууд биелнээр гаргаж өгнө. Тэгээд гэрээг ич гэдэг яг тим санал ирсэн. Тэг бүтэн тэгэл шууд ингээл нүдэ анил хийсэн л дээ. Яг Дархан Могус бол лиг тим яг залуу хүний хувьд хор шар угаасаа байна те. Тэгтээ өөрийгөө харуулчих гэсэн. Хор шар гэдэг нь яг ямар утгаараа хор шар гэдэг нь яг зүгээр ингээд эхний 3 тоглолт ингээд бандсан шүү дээ. Тэрэн дээр ингээд би зүгээр ингээд амар тийм нэг
унтцгүй байгаадсан байхгүй. Гэтэ тэр нь бол зөвлөдөө дараагийн тамирчдад ингээд сануулгах маягаар тэгэж надад ингэж баа өгсөн. Миний хувьд бол зөв гэж боддتي. Тэгэхээр тэр шамаа бандуулдаг 3 тоглолтын дээр аюу хөрхөн тоглоогоор явцсан тий. Хамгийн их тоглолт ээж авсаг 5 гараад хожсон шүү дээ тий. Тэгээд тэрөө чинь том мэдэгдэл хийлээгээд тэр тоглолтууд дээр аль нэг дээр хожигдсон бол тэгээд манайх Бааш. плей-оффд орохгүй гэсэн үг байхгүй. тэгээд чи ингэж аах ингээ унж босоод лиг бол нэг тийм дардан байгаагүй шүү дээ тий. Унсан хоорондоо мууцсан асуудлууд байна тий. Баг тамирчдын хоорондын дотоод асуудал бол одоо жишээ нь нүдэн дээр ил байсан асуудал учраас би ингээ дархан Монголсыг одоо дотоод уур амьсгал жоохон тийм байгаа болов гэж харж ийсэн. Тэ? Ер нь уур амьсгал хэр байсан? Уур амьсгал бол тэгэл тамирчдын хувьд нэг өөр, удирдлагуудын хувьд нэг өөр ч юм уу. Тийм л яг хоёр тусдаа тийм нэг бүлэг болсон юм шиг санагдаад надад. Тэр нүгс үү? Одоо тамирчид нь нийгэм өсөд идэг ингээд удирдлагууд нь ингээд өөр тийш яваад идэг ч юм. Тамирчтай тоохгүй ингээд тэг спонсор хайгаад яваад идэг ч юм. Яг тэгж нэг өөр амьсгалтай хүмүүс болсон юм. Энэ удирдлага зүгээс тамирчид орж иж байгаа одоо юу гэдгийг тийм дарамт шахалт гэж юм байсан уу? Тийм дарамт шахалт бол Хожихгүй шүү дээ. Та нар яагаад ингэж байгаа гэдэг ч юм уу тийм байхгүй. Дарамт шахалт бол ерөөсөө байх. Зүгээр яг ирж үзэл ингээд тэр Монгол гэдэг компани ингээд ажилчид ингээд манай компани нэртээс орж байгаа ингээд баг байна гэдэг зүгээр ингээд тэр нэр дээрээс орж байгаа багаа ингээд дэмжих гэж кайфрах гэж тийм үзэжсэн хүмүүс л байсан л та. Тэрнээс бол дарамт марамт бол ерөөсөө мэдрээ. Тэ гоё тийм хүмүүс гоё шүү дээ. Гоё шинжлэхсэд дэмждэг хүмүүс бас гоё те. Нөгөө өмнө Эсчаакс гэж орж байхад нөгөө түрүүний хоорондоо модалцгаа ярьжсэн шүү дээ. Сая энэ жил бас нэг тийм босноо. Тийм яг хальт болсон. Тэгээ яг миний хажуугаар тийм болоод өнгөрсөн баг. Тэгээд дархан дуу. Үгүй. Яг маа дээр зөрдөг тоглолтын хоёр дахь тоглолт. Тий. Лигэр хагас шигэрөө. Тий. Дархан Монгос уу? Тий. Маатай тоглоод би яг хувцалах өрөөнд орчоод гэтээ би талбай дээр яг муудалц чаана харсан байсан байхгүй. Тэгээ муудалцлаадаа гэд 0 орчоод өрөөгөөс 0 оршаагаас чинь тэр ингээл тус тасаг гэл өрөөгөө шагалдаад орсон байхгүй. Тэнийг юм боллоо гэл. Тийм болсон бас яг хоёр дахь тоглолт дуусаад хожигдоод за юу болох байгаа юм бол доо гэ би яг дэш ингээ талбай дээр хөвтчихсэн байхгүй. Тэгсэн чинь за одоо нэрийг хэлээд байгаа. Нэрийг намайг өшүүлдэг байхгүй. Чи одоо яагаад над руу уурлаад тах вэ? Хаа би тань л ерөөсөө уурлаагүй шүү дээ. Юу болсон яасан? Хаалш бацсан. Та одоо яасан гэдэг хэлдэг байгаа. Тэг би хөвтөж байгаа гинт өвдөс мосч игээд байж аваад очих тэгээс бохгүй. Тэгэхээр заахаа ингээ боли юм байли. Тэгэл ороод хурал эхлээл. Тэгэл тэрнээс хойш тэгэл нэг тиймэрхүү болсон юм. Ер нь гэхдээ ингэж бодоод байсан чинь би нөгөө нэг арын өрөө мөрөнд ингэж тоглолтын дараа орж зүг. Энэ арга хэвээ үзэгдэл шахгүй биш хоорондоо муудалцаад идэх чинь гэдэг. Нэг үл чамаар дөрөө яваад байна нөгөө. Тэгээ ер нь тэгээ эдгээр чинь бас ингээд тэрийг хардж байгаа шүү дээ. Тэгвэл за энэ таврын муудалцлаа ер нь жоохон бараг дараагийн тоглолт Монголд хүч гарч ирэхгүй байх гэж дээ. Тэгээ бид нэг жоохон тайширц ороод ирэхгүй. Эцэндээ гурцсан шүү дээ. Алуулт бүр уурнал өчлөө яалаа. 3-1-ээр өччихлээ. Амар эсий гэдэг чинь бүр сталж. Тэгээ бараг заал хожлоо гэсэн байр. Бас нөгөө байр сүрдээс бас л яг тийм. Нөгөө муудалцал юм шүү. Тэгээд болохгүй бол болохгүй бол хоорондоо үзэлцээ гаргаал тэгэл тэр өрөөнд ихтэй үзэлцсэн байх амар юм бол дэсэн. Би тэгээд ямар шагааж орж харалтай үзүүц тийм бас. За яг хэр ирцүүд хаяас нэг нодог зүг яах вэ тэгэл хоорондоо уцлаа нуучралж тийм юм. Бас нэг тоглолтын сэтгэл асууя. Үйлдэл тоглолт чинь сэтгэл 21-аас тэ удирдлын хамгийн сүүлийн тоглолт Натур Багцыг тараасан гэх юм уу? Натур Багцын лидерүүдийг өөр багууд руу оруулсан тэр тоглолтоо нэг яриач. Тэр тоглолтын дээр угаасаа хожил гэсэн зорилгот орж байгаа шүү дээ. 14-13 дээрс хоёр халгуулаад айл 15 орнд болдог шүү дээ. Тэн дээр бас юм авна үстэй. Авсан. Тэн дээрээс юм аваад яг тэрнээс ч болоод яг 21-19-оор дуусчихад байсан байхгүй. Тэгшээ хож 5 дахь хожижсэн шүү дээ. 14-13 дээрээс айл давуулаад шууд хаалгасан байна. Хоёр дараа 15 бол нөгөө тэл гарцсан гэх тийм. Тэгээд чинь натуу дээр нь яваал байсан байхгүй. Яг л баажиг нэг хааж өгөөл. Тэнцэл 3 араас нэг хааж өгөөл. Тийм 3 араас нэг хааж өгөөл. Тэгэл дээр нь гараад хаалтны гартаа. Тэр ер нь бас Монголын бодолын түүхэнд бас нэг айконик тоглолт шүү дээ. Ийм түүхэн тоглолт шүү бас хүн аймаар бас ганцхан тоглолтоор ингээд өөрсдийнхөө хувь заяаг шийдэх тийм
дээшээ плей-офф руу гарах эсвэл ингээд хожигдох ганцхан тоглолтын дээр тэг шийдвэрлэх бол бас амар шүү дээ. Бас сонсоход л амар санагч. Хожсон дээшээ гарна, хожигдвол молторно лигэр. Үнсний дийлэг шүү дээ. Тэгэл ялагч нь тэр тоглолтоороо баг удирдлагын MVP авсан да тийм ээ. Удирдлагын за энэ чинь юу гэдгийг үндэсний дээдлийг гэж зэмцэн одоо сүүлд сэргснээс хойш өмнө нь яасан юм мэдэхгүй байна. 6 удаа зохион байгуулалтад удирдлагын MVP гэж өгдөг үстэй. Тий. Анх удаа анхны удирдлагын MVP болсон сэтгэл юм хэрвээ. Сэтгэл гайхсан шүү дээ. Нэрээ гэж удирдлагын MVP болчвол гэтээ одоо ч тэгтээ бас тэгж тийм нэг юу байдаг ш надаа. Юу? Одоо тийм нэг MVP болсон гэдэг ч юм уу яг тийм нэг сэтгэл байдаг шүү дээ. Тэр тэгэл гээл гинт өгсөн тий. гинт өгсөн. Тийм. Яг тоглолтын өмнө л өгсөн шүү дээ. Тийм чинь дагтыг би ч мэдээгүй. Удирдлагын MVP гэж юм өссөн. Юу ямар одоо MVP өгдөг юм уу гэдэг чинь удирдлагын MVP одоо өгч гэдэг тэгсэн чихгүй тэгээд хийм бэ гэдэг. Яг тоглохгүй байжсэн ч өгсөн шүү дээ. Тэг чинь хамгийн Тэр өмнөөс манай хоббиэс тууссан. Хикарод өгсөн. Тэгээд юу болоод би юм чинь шок юм шийдвэр гарцсан юм. MVP авсан мэдрэмж бас байдаг шүү дээ. Гинтүү. За нэг нь яг тоглохгүй бас ингээл фокуслсан байгаа шүү дээ. Ингээл тоглолтод орохгүй байж гоо. Даас ингээл удирдлагын MVP өгч юм гээд. Баярлалаа гэж. Тэгээд буцаалт нь тоглодог. Тэгээ ядж явах тэр нэг яг цом байсан байхгүй. Тэр цомоо аваад ингээд тоглолтын ингээд дараа тэр цомоо харсан чинь уугарцсан. Тийм үү? Тэгтээ чи маартад оолцсон. Хаалтны араас нөхөж өгсөн л доо ингээд цомоо хугалсны чи харсан гэдэг. Тэгэд хаалтан дээр ч бас шилдэг товтгоч болсон шүү дээ. Тийм тий. Хаалтаас энэ жилийн лигийн тийм бас юунаас өөр бэлгэлийн шиг гаргасан. Тийм бэлгэлийн шиг. Тагч ойлоо бас бэлгэлийн шиг гарсан юм шүү дээ. За тэгээд дархан Монгостай ингэж гэрээ байгуулад ингэж явсан байна. Одоо тэгээд яа гэж бодож байгаа. Одоо гэрээ чинь дигээс өмнө дуусна гэсэн үү? Тий, өмнө дуусна. Байгууллаас хэрэг санал ирж байна. Ирж байгаа. Хэдэн багаас ирсэн? Нийтдээ 2 багаас ирээд 1 багтай зүгээр ярилцсан. Ямар яриа шүү дээ ямар. Төмигээс ирсэн үү? Төмиг ихтэй зүгээр ярилцсан. За юу гэж байна. Би өөрөө саналаар авсан. За чи одоо чинь ингээд дахиад шинэ гэрээ байгуулад хэдэн жилийн гэрээ байгуулах гэж бодож байгаа? Жилээр л. Жилийн хэдүү? Жилийн нөө. Тэр одоо бүр за би одоо ингээд шууд хилжүүл бас жоохон онцгой баг. Энержиг санал ирсэн. 3 өрөө байран дээр нэмээд сарын хэдэн төгрөгийн цалин амрын тэрийг өөрөө бод. Өөрөө мэдж байгаа л. Тэгээ сарын 50 өгөх юм уу? Арайш тийм шүү дээ. 10 сая дотор. Сарын 10 дээр л 3 өрөө байр гэдэг нь юу? Хэдэн жилийн гэрээ? 2 жил. 3 өрөө байр ч одоо хэд боддоо. 3 өрөө байр хэд үү? 200 300 500 орчим юм уу? Пүү тийм 3 өрөө байр хаана гэдэгээс шалтгаалдаг тоглолтоо тийм. Хороол тэгсэн. Хороол гэсэн дүгэл бас үнэтэй л байна. Паа. Тэр бомбод өгөх гэдэг юм шүү надад чинь тэгэхээр чинь. Арайч. Баг шууд явах юм шүү. Тэгэл яг ингээд жилийн тооцоод үзэнгүүт яг 300 сая төгрөг. Жилийн 300. 300-аас 350 сая төгрөг нэр. 270 тийм юм байна тий. Дахин Монгол үгж байгаа. Дахин Монголд яг гэрээ ярилцааг баг. 250 сая гэж ярьсан чинь санал энержигээ санал орж ирэхээс өмнө 250 гэж ярилцсан. 2 жилийн 500. Жилийн 5. Жилийн 500 юм уу? Биш. Жилийн 250. Жилийн 250. Гэхдээ эхний жилдээ 200 аваад дараагийн жилдээ 300 гээд яг тэгж ярилцсан. Яг шийдэгдэг үл байгаа л да. Аюун гэрээлсийн төвшөнд явж байгаа юм тийм. Төмигээс санал ирэхтэй яг юусэн зүгээр би зүгээр өөрөө санал тавьсан. бас 250 300 сая. 300. Тийм. Ахын 300 өгöd. Тэгэхгүй одоо би аим шүү дээ. Чи адмаар ер нь багийн удирдлагын багийн удирдлагын шийдвэрлэлийг авна шүү дээ. бас хий юу юм бэ тийм үстэй. MVP-г авах. MVP-г багаа бүрдүүлжүүл. Тэгэхээр жоох юм байна. Танайхаа чи бүр дэлгээ болчихсон шүү. Логч тэгэл адилхан л Иванаар авчраад тэгэл нөхөдөл хоолтой шүү дээ. Бас баг үчгсэн. Ер нь одоо чи шгшээ багт ингээд багтж байгаа сэтгэл юм шгшээгийн уур амьсгал одоо ингээд анхудаага шийхд орлоо шүү дээ. Одоо юу гэдгийг нэг юм том юм альфа үеийн араас ингэж түүж гарч ирж байгаа. Одоо чи үе дээр ганц л хүн байгаа дээ шүү дээ. Арайч ганц маа. Үгүй одоо чи шгшээ болж байгаа ганц л шүү дээ. Тэгэхээр энэ ах нартай өнгөд байх юм гэр гоё шүү дээ. Ах нараас тэгэл яг ингээд олж авсан туршлагаасаа ингээд ах нар юм ярина шүү дээ.
Тэнгүүт нь тэрийг нь яг өөр төр хүлээж аваад за угаасаа ах нар ингээд алдсан алдаан дээр ч юм яг ингээд дүүнрээ загнаж байгаа шүү дээ. Биднийг алдуулахгүй гэж юм хэлж байгаа шүү дээ хүмүүс чинь. Тэгээд тэр алдаан дээр тэр өмнө ах нарын гаргасан алдааг ингээл дахиж тавтахгүй тул тэгэл зэмлэлүүдийг хүлээж авах шүү дээ. Арай ч тэгж зэмлэлж хэлэхгүй л дээ зүгээр хаа нэг онцгойлоод нэг юм хоёр хүн гэхгүй хэл гэвэл хин хоёрын хамгийн юм гоё юмөр нөлөөтэй тус тэмтэй. Тус тэмтэй юу? Нэгдүгээр цагаа хоёрдугаар суух. Шууд л. Яг л гоё юм. Тий. Одоо орон байраас нэг асуулт байгаа. Одоо Монголын одоо энэ болиолын одоо клубүүдийн систем тийм ер нь ямар хөө байгаасаа гэж боддгоо. Одоо чи нөгөө Солонгостоос нэг юм зах зохиос нь мэдж байгаа бол тэгэхээр манайх хоёр нь дутагтай талууд нь юу байна? Ер нь энэ систем нь ямар хөө байвал их гоё байхаар байна. Ч гэдэг юм уу. Одоо би яг нөгөө нэг мэрэгжлийн төвшөнд нь тоглож үзег болохоор тэг клуб нь тийм байна гэдгийг ингээд хэлж чадахгүй л байна л да. Гэхдээ яг нөгөө нэг хамгийн чухал зүйл нь бол Солонгосын болиолын хувьд хамгийн чухал зүйл нь бол ингээд хүүхдүүдийг багаас нь ингээд системтэйгээр бэлддэг. Ингээд баг сургуулийн хүүхдүүд дунд тэмцээн болдог. Тэр тэмцээн ингээд лигээр ингээд лиг гэж болдог. Тэр тэмцээн тусдаа системтэй сургуулиудаас ордог. Хизээж тэгж клуб баг насны хүүхдүүдийг тэгж клуб гэж оруулдаг. Сургуулаас оюутноо төгсдөл гэж тийм нэг клуб гэсэн юм байхгүй. Дандаа сургуулиас харьяалагддаг сургуулиудаас тоглодог. Тэр зүйл дээр нэг систем тогтоогдчиход яг холбооноос нь яг тэмцээн уралдаа нэг хангалттай зохиогддог болчих юм бол яг Монголын хуулиул угаасаа ингээд суурнаасаа ингээд тийм хүчтэй тийм өлөөллийн төвшөнд бол өлөөллийн хувьд бол тийм хүчтэй бас боломжтой л гэж харагдаж байна. Наадмын чинь юм асууч Солонгост заяа. Солонгос улсад болиолын сургалт гэж байдаг уу? Сургалтын төвүүд байгаа. Тэр тэгтээ сургалтын төвүүд нь ингээд хүүхдүүд ингээд сонирхож байгаа хүмүүсүүдээ аавна. Тэр хүмүүст нь тусдаа тийм нэг сонирхогчдын тийм тэмцээн болдог. Тэгтээ яг ингээд яг тэр болиолын холбооных нь ингээд цохиодог тэмцээн гэх юм үйл ажиллагаанд ягач болохгүй. Одоо нөгөө подкастаараа дамжуулаад би нэг юм ярих гэж бодоод байгаа. Тэр нь болохоор одоо 10 жилийн одоо багш тасгалжуулагч анхан шатаас бэлдэж байгаа хүмүүс байна шүү дээ. Одоо уран баяр чиг жишээлбэл кейс байгаа байхгүй. Одоо ээл хийж байгаа л холбогч болоод товтлогч болоод ингээд хувраад явж байгаа. Яг энэ бол ингээд давуу тал байгаа ч гэсэн яг нэг хүүхдийг нэг бүр төгс байдалтай бас байхгүй байгаа. Би жишээлбэл одоо Австралийн лигт ингээд тоглож байхад би аутсайд одоо өндөр товтлогч хийж байхад одоо холбогчээс нөгөө хоёрын араас дайнаад товтлогч шүү дээ. Тэр нэг хөр ингээд амар сайн тавьчихсан байгаа байхгүй. Тэнгүүт битээр ингээд зөрчих юм бол нэг тэр аутсайд тэр битээр хоёулаа хоёр талд нь аутсайдер явуучих юм бол хоёр талд ямар ч асуудал ингээд явчих боломжтой харагдаад байгаа байхгүй. Тэгээ би тэр залууд хэлж байгаа. Манай бус багийнхан бол нэг айхтар тийм сайн биш. Би тэр залууд хэлж байгаа. Чи ингээд аутсайд хийчихээ. Пас нь бол яхаа чи цаа зурдаггүй бид ингээд тэгж хадаад өгчин. Чи тэгээ Монгол юу ах хэрэгтэй. Ингээд энэ дээр тоглох хэрэгтэй гэсэн чинь. Гүүхт. Би чи үзээгүй шүү дээ гэдэг байгаа. Хүүхдүүд ингээд яг багаас нь чи холбогч бол холбогчтой л байна. Өөр тийм дундуур нь чи өндөр болоод ирэнгүүт нам агас мас олдог. Дотлогч болгочдаг ч юм уу, ээл мэл болгочдаг ч юм уу. Тийм ерөөсөй байхгүй. Тэгэл опо дээр яг тоглоод сурцсан. Байрлал нь яг тогтвортой болсон. Би 5-аас юм уу? 5-аас эхлэхдээ заавал аутсайдынхаа өмнө явдаг. Хойнд ерөөсөй явж болохгүй. Тэгэх юм бол урд гараад нөгөө байр нь өөрчлөгдсөн ч гэдэг юм нэг юм яг өөрийнх нь бүр нэг автомат болсон тийм сэтгхүүтэй ингээд яг шууд том болчихж байгаа дагаад тэрийг. Тэнгүүтээ тэрэн дээрээ ингээд бүр тэн дээр тоглоод сурцсан. Хаач утсан би опо гэвэл миний байрлал энэ дээр байна. Би ингэж тоглолтдог. Ингээд ингээ 2-оос 2-оо тоглолтно. Урд ойл 4-дээрээс харамдаа нэг тоглолтно. Бодоод ингээ тойрж гүйдэг болсон. Шал өөрөлдсөн байгаа. Тэнгүүт манайх болохоор ингээ арай өөр. Ингээл жоохон намхан байж байгаа. Намхан байхад нь холбогч ойлгож байгаа л өндөр би ч хэлбэл намхан байж байгаа. Намхан байхдаа ээл байж байгаа л жоохон өндөр болоод ингээ товтогч болоод одоо ингээ холбогч болоод ингээл өөрсдөгтэй. Яг тэр нь ингээ хувьсаа чадвар нь сайн учраас ингээ явж байгаа сайн хэрэгэлдэг. Гэхдээ манайх одоо ингээ болоод хөгжиж байгаа юм чинь яг нөгөө олон улсынхаа энэ одоо яг заах арга болж гэдэг юм уу яг энэ стандарт нь нийцүүлээд бас багш нар маань хүүхдүүдээ ингээ заачих юм бол харин өөр болчихдог байхгүй. Одоо нэг жишээлбэл ингээ ярингууд яг байрлалын хувьд ингээ манайх чинь холбогч нь 2-оос эхэлдэг те өмцөн одоо манай багын систем тийм биш холбогч нь 2-оос эхэлнэ нөгөө эсрэг нь 5-аас эхэлнэ
нэг Итали гэдэг одоо нэг өндрийн давтагч дөрвөөс эхлэн нөгөөх нь нэг дээрээс нэг үндсэн нэг юм бариад байгаа шүү дээ. Тэнгүүд тэр их тал дээрээс явж байгаа хүүхэд үнэхээр лаг дөрвөөс тоталж байгаа байхгүй. Яг энэ дотор байгаа хүүхдээс хамгийн сайн. Тэнгүүд нэг салгаад ирэнгүүт дөрөв дээр зогсож байгаа хүүхэд нь 3 дээр ирэнгүүт 5 дээр явж байгаа нь шууд 4 дээр орж байгаа байхгүй. Тэнгүүд энэ хүүхэд нөгөө нэг дөрвөө сайн зогтойг ирнэ. Дөрвөлөө татыг ингээд 4 дээр зогсож байгаа нөгөө 5 дээр зогстой. Нөгөө опон энэ дээр зогсонгууд яалч аргагүй хоёрлогоо ингээд шахаад пас аавна. Пасн зайтай ирэнгүүт нөгөө хүүхэд рүү хаях ямар ч боломжгүй болчихж байгаа. Тэгэл дөрвөлөө лайн. Тэгээ дөрөв дээр зогт тэр опон нэг сайн ч биш муу ч ингээд нэг жоохон туслах зохионы хүүхдэд энд явуулчихад байгаа шүү дээ. Тэгэхгүй ядаж нэг иймэрхүү юм а яг аутсайд дээр явж байгаа хүүхэд нь опогийнхаа дандаа араас нь дагаж явна гэдэг нь аюул сайн багш нар маань ойлгочих юм бол тэр хүүхд зүгсэн байрал дээр тоглоод сурчин энэ дөрвөөсөө зөх тоглооноо хийгээл явж явах боломжтой. Опон ч гэсэн байна. Опон ч энэ дээр ингээд яв туслах крэс ч юм уу ингээд комбинацн ингээд гүгээд явах боломжтой ч. Тэгвэл би ингээд ихэнх одоо зарим багш нар аюул сайн мэддэм байлээ. Тэгвэл тэр нь тэмцээн үзэж ангууд яг тэр байдлаа яваад байгаа. Нэг л нөгөө 5-1-5-2-оос эхэлдэг 4-1 нэг дээрээс эхэлдэг. Тэгээд эрэнгүүт нөгөө нэг лаг нь хүүхдэн тэн дээр очиж зогц гацаалаад ерөөс салахгүй тэн дээр хамгийн их тоо явуулж байгаа нөгөө нэг дээрээс эхэлсэн нөхөд 20 тоглогчтой барин дээр аюул нь тавьчих жоох. Тэр энийг багш нар маань ингээд яг хаа ингээд амжилтаа бодоод хүүхдүүдэд наан цаана оруулаад нам анхс өндрөөр нь ингээд хольд солих болох ч гэсэн яг тэр хүүхдүүд ингээд дээд төвшөнд ороод энэ хүүхд үнэхээр л дээд төвшөнд тоглоно гэж байгаа бол тэр хүүхдээ яг тэр байрал дээр нь сайн 100% бэлдээд өгчөө. Тэгэх юм бол гарч авчиж байгаа нөгөө клубын системд ороод ирэхээр тэр хүүхдүүд илүү ингээд ойрхон болоод ирчих واخ гэж хэлмээр байна. Гэтэ яг тэрийг ойлгох хүмүүс бас байгаа, ойлгохгүй хүмүүс бас байгаа та. Тэгэд өөрсдийнхөө гих ухаанаар хандаараа. Одоо уран барийн хувьд ингээд холбогсоор тоглолцсон, дотгошоор тоглолцсон тий. Тэгээд мэдээж ингээд энэ хоёр байрлалын одоо чам дуртай нэг байрлалд байгаа л үгүй. Ер нь аль одоо ингээд яг ингээд хоёр байрал дээр чамайг дасгалжуудыг сонгоод тоглоул явуул ер нь аль байрал дээр нь тоглоё гэж ер нь дүү одоо. Хоёр байрал хоёуланд нь л яг дуртай л та. Гэхдээ довтлогч дээр арай илүү дуртай. Яг тэр яг довтлогч яг хийхээр яг миний зан характерыг ингээд ил гаргаж идэг тийм байрлал. Холбогч болохоор яг ингээд тоглолтоос гадна яг миний зан характерыг ингээд бий болгож идэг байхгүй. Тэгэхээр яг ингээд тэр тоглолтод яаж өөрийгөө харуулах вэ? Яг миний зан ямар яаж ингээд өөрчлөгдөв гэдэг тэрийг яг ингээд харуулдаг довтлогчийн байралтай л илүү дуртай. Биднес гэсэн товлогч чамайг товлогч байх чиг дуртай шүү. Тэ. За би ч бас нэг юм асууя. Волейболгүйгээр өөрийнхөө амьдралыг төсөөлөх үү? Өстой боломжгүй. За. Одоо тэгвэл төсөөлөө. Тий. Одоо төсөөсөн бол чи волейбол тоглоогүй байсан бол одоо юу хийж байгаа вэ? Волейбол тоглоогүй байсан бол нэг сайн мэрэгжил өгвөл тэгэл модны бол самарна. Гүү. 10 жилийн төсөөд хичээл ямар мэрэгчтэй хүн болгож боддог гэсэн юм. Би яг уул уурахаар орно гэж боддог гэсэн. Хэрвээ волейбол болж байгаа бол. Тэгээд тэрнээс ингээд цаашлаад угаас ингээд хөрөх мэрэгчлүүд зөндөө байгаа л та. Мэрэгжил 10 жил байхад манай багш нар бас хэлдэг лээс. Хичээчүүл уг нь толгойтой хөхтаан шиг ингээд бөмбөг залах уу бөмбөг хөөгөөд яг тэгж хэлдэг гэсэн. Бөмбөг бол тэгэл хичээлэр л явах гэсэн. Яг тийм бөмбөг хөөгөөд одоо жишээ нь ингээд Монголын бизнес хийгдэж тэгж л явах гэсэн. Бөмбөг хөөгөөд Монголын топ цалинтай тамирчдын нэг бол топ цалинтай топ тамирчдын нэг болж байгаа шүү дээ. Өдрлийн MVP боллоо гэдэг Монголын шгшээгт орлоо гэдэг маш шин том. Ер нь бол хүн багийн хүний хүссэд хүрдэггүй амжилтанд ингээ хүрч яадан тийм. Энэ амжилтанд хүрэхэд яг нөлөөсөн гэж боддог. Аа. Шууд. Аа дандаа яг ингээд намайг ингээл ухаан орох цагаас ингээл бөмбөг ингээл байгаа шүү дээ. Айлын ганцхан. Тий. Тэгэл миний баг бүтэн амьдралын туршид ингээд манай аав ингээл бөмбөгний тухай заагаал, амьдралын тухай заагаал, энэ юм байт, тэнд юм байт. Дандаа л автагаал ярьж өссөн л дөө. Аав юунаас гарахгүй? Өстой гарахгүй. Намайг миний хүртэл надаа ингээд бөмбөгний талаар бүх юм зааж өгсөн. Тэгээ тэрнээс хоошоо ингээл баг багаар бөмбөг заахаас ингээл баг багаар ингээл доошлуулаад тий. Тэрнээс хоошоо ингээл зөв хүн болох талаар ингээл аав яг тэгж хэлчихсэн. Яг хүний хүслийг хөндлөл сураарай гэдэг яг тэгж хэлчихсэн. Яг тэгээд өөрийгөө юу чадж байгаа тэрийг харуул. Тэгтээ бусад хүн бас өөр ингэсэн зорилготой тэрийг нь хөндлөл. Нэг тийм заажсан.
Одоо ингээд чинь клубын төвшөнд багцлаад ярих юм бол яг тэгэж. клубын төвшөнд гарч байгаа шийдвэрүүд нь шүү дээ. Одоо чинь юу гэдэг энэ одоо лигийн өмнө бас нэг шилжилт хөдөлгөөн ч юм уу нэг бол Монголда гэрээ сунгалттай мэдхгүй байвал хамгийн түрүүнд л аавц дээрээс яах вэ? Тий. Бүх юм дээр л угаасаа яг ингээ багасаа л тэгээ сурцсан болохоор аавынхаа яг нэг аавын нэг зөвлөгөөг авахгүй бол ингээд нэг буруутчих гарч байгаа юм шиг эсвэл нэг буруу сонголт хийх гээд байгаа юм шиг яг нэг тийм одоо тийм нэг ухтун суудсан л та. Би бол уусны шаар төмөн хоёр өгш одоо бич баг эдний баг нэг гэр бүлийн гişүн шахах юм шүү дээ гэдэг байхгүй. Нэг харахад яаж ч ингээд одоо юу гэдэг 3 охинтой нэг хүүтэй те яг хүүгийнхээ хүслийг хүсэлж нэг аав нүлээ азарны хүүрийг газар унганд хурж аавынхаа хүүрийг яадаг аав гэдэг нэг үг гэдэг шүү дээ. Тэр шиг ингээд хүүхдээ ингэж топ тамирчин болох гэж би бол солонгос руу ингээл яваад солонгосын одоо ингээд айгүй олон сургуульд очивол за хамгийн боломжтой хөлмөн юм байна гэдэг энэ гэрээ хэлцэг нь яриа мэнэ бүгдийн мөнхөр өгш гэсэн тий. Бүгдийнх нь хардлаа байсан. Тэгэл эндээс солонгос бүх гэж очоод хамгийн зөвлөд буцаад бүх гэж эндээс ажиллаа гэдэг. Тэгээ тийм учраас бас яг мэдээд байгаа маа тэрийг тий. Ээж бас мундгаа тий. Тий ээж бол тэгэл одоо бүр ээжийг тэгэл яг ингээд бүр амар хүндэлдэг шүү дээ. Ээжтэй амар хайртай. Ээж хоёртой хайртай шүү. Тэгээд хүн үргэлж итгэлийг нь алдахгүй хоёрынхоо бодож явсан зүйл хүрнэ гэж бодож байгаа. Тэгээд эзэж хүүгээ муу явахыг харахгүй л гэж амлаа та ээж хоёртой. Яг намайг нөгөө 3 настай байхад чи яг шаараар харилцдаг байсан ч манай төрс гэж байгаа. Одоо тэгэл ярьдэн шүү дээ. Наа тамирчныг чинь би ийм тамирчин болгосон шүү гэл. Тэгээд баг багт нугас яг гэрийн хоёр багны ингээ голоор ингээл нэг 100-ийн утас мус өгдөө шүү дээ. Тэрийг татж байгаа л хоорондоо ингээл тоглолдог байсан. Игчтэй бас хайртай. Манай игч бас лигээ авар болсон. Байгууллагууд үзсэн. Одоо маамат болсон тийм. Оронгоо тоглолдог. За тэг ямар ч өнөөдрийн ингээд бидний манай подкастэнд ингэж хүрэлцэн ирж орж нэг нөгөө бүх асуудлуудаа ярьж тийм одоо өдөр сонирхчид бас хэрэгтэй мэдээллүүдийг өгсөн гэж одоо ойлгож байна. Тэгээд ингээд бидтэй бас ингээд хамт бас нэг нэлээд урт ярилцлага болох шиг боллоо тийм ээ. Бас ухах, малтах, мүлжүүрхтэй ийм залуу байна. Тэгээд баярлалаа. Чиний ой асуултад асуух. Алин. За би одоо тэрийг асуугаараа санаа зовоодох юм. Асуучих. Тий, өөрөө бодож байгаа юм бол чи тэгтээ яг ингээд одоо ингээд шгшээ өдөр ингээд одоо ингээд бүх гарааны ингээд нэг юу гэдэг эцсийн 14 тамирчныг зарлагдаагүй шүү дээ. Ер нь та нар энэ дотор хэр хайцтай байна энэ насгч чухал уу яг хайцтай. Бэлтгэл дээр бол хоорондоо алдаж байгаа бүр илт мэдэгдэж шүү дээ. Аим шүү дээ. Тэг байр болгоос асгачих гээд шүү дээ. амар болчих шүү дээ. Амар болж. 3 ээл мэйл чурталсан. Цэж штэ. 3 ээл 3 албагч. 6 өндрийн тоглож байгаа юу? 5 намагас. Зөвч 6 5 намагас. 3 опо. 2017 онд 100 азуулсан шүү дээ. Тэг Монгол уу? Тий, Монгол болдог. Тэрэн дээр би яг нөгөө нэг талбай дээр туссан хөлс мөс ингээд арчдаг нөгөө нэг хитүү хүмүүс байгаа чинь тэгэхээр би байсан шүү дээ. Бөмбөг зогоод ингээд хөлс мөсийг арчдаг. Одоо хүртэл зураг нэгдэж шнаа. Тийм үү. Одоо жишээ нь магадгүй жишээ нь үсний шгшээ багт ингээд шгшээ 14 тамирчны нэгд багтах юм бол одоо 9 жилийн дараа тэр тад шалаа артчихсан талбай дээр өөрөө тоглох юм биш те. Бас гоё түүх вэ шүү. Ер нь бол тэгэл тамирчид бөмбөг зөөхөөс эхлээл манай Монголын те ер нь дэлхийн яаж тамирч бөмбөг зөөхөөс шал арчхаас эхэлж тамирчин болдог. Тэр шалыг хөндлөж байж дээр нь тоглож байгаа шүү тийм ээ. Бас гоё түүх байна. Тий. Уран баяр те. Алька. Суур. Хоёр нь гараанд гарна шүү дээ. Өөрөө оруулах уу? Хэний гарах? Хэний асах? Яхан гараанд сэлгээнд нөгөө хасах гэдэг тэр хоёрын тал тоглоод нэг нь шууд хасна. Шууд хасах юм. Хин хоёрыг гараанд тоглох. Миний үе 90-дээ гээл хоёр ахыгаа тоглол. За болит тэгвэл чи өөрөө орох гэж надад өөрийг л хасан шүү дээ. За тэгвэл чи өөрөө орё. Тэр нэгийг хасаа хэнийг хасаа. Ойлгох хасч дөө. Юм бодохгүй л. Суух угаас надад гайгүй сандаад байгаа гэдэг. Тэгвэл нөгөө тэлт нь намагсуудаас. Баяр сайхан. Амар цоож гурын. Хин хоёрын бодлоо энийг катлах юм. Тэр нь одоо ингэ бэлэг сургуульд гарч явах тийм хэр байна. Бэлтгэлтэй юм байна. Сургуульд харахад одоо ямар хэцүү юм бэ яа.
Би ч шипих үү. За. Би одоо шипи өгөх юм л дээ эндээс. Хап гэх нэг юм. За өөрөөл. Юу тэр гурав бэлэг хэрэг байгаа. Би одоо шинэ би танд бэлгэлэг үзэг болгосон мэдгүй байна л да. Бас алаантай л байгаа л да. Алаантай л байгаа. Сая Энэ жоо хүртэлтэй яваад иддэг. Өнөөдөр дэсэн 4 намгас зөрүүлэл гайгүй байлээ. Тэгээд дээр нь баяр сайхан та. За. За нөх угаасаа голын агч гэдэг л угаасаа байр л штэ. Угаасаа нэр нь угаасаа голын агч юм чинь тэгэл амрыг асч идөө. За ойлгох үү дээ тий. Би ойлгох байлгүй тий. Хаагч гэдэг юм. Шүү дээ. За амар ер нь ингээд 2 3 удаа асагдаа шүү чи гэдэг хоол яриад. За. Баярлаа. За баярлаа. Шигшөөгт нэмж төсөө. За баярлаа. Тэгээд Баярлалаа. 14 тамирчны нэгт таяр багтах юм бол гоё л байна тийм. Тэгээд тэр бол маш сайн хичээгээрээ нэр шивнэ хэсэг зарлагдах бай. 7 хоног бас. 7 хоног зарлах чанал юм шиг байна шүү дээ. Одоо тийм цург байгаа. Тэрнээс бол яг зарлал нь өрнө гэсэн үг баг. Одоо энэ тийм хандлага байна гэдэг бол иргэн павлоо гэж байгаа. Тийм миний бодлоор бол ер нь тэмцээнд төхүүлж байгаа хассан дээр өнгөлчтэй тааш. Би бол тийм ингэж үзүүлээ. Престиж гэн тэгээд бэлтгэл сургалтанд оролцоо хийж байвал гинт хүн дуудахаар чинь тэрийг мэдэхгүй зэдэхгүй юм гарч иж байдаг шүү дээ. Тэгээ манай уран баярын хувьд нөгөө нэг энэ одоо насан турш 21 настай ч гэсэн одоо ярьж байгаа юм ярианы өнгөйс те ярьж байгаа үгийн сонголт монголчууд юм ингээд аль хэдийн цэгцэрсэн тэгээ хүнтэй ер нь хүндэлж байгаа харьж байгаа хандлага мандлага айгүй өөр байгаа. Тэгэхээр бэлтгэл дээр ч гэсэн одоо баг зэрэг бэлтгэлтэй байгаа учраас одоо сүүлийн 1-7 хоног бэлтгэлд оролцсон. Бэлтгэл дээр ч гэсэн нэлээд уриалах гэх юм ер нь бол юм хэлэхэд бол заа гэх хөдөлгөөнтэй. Тэгээд үүдээс амжилт төссөн аюун зөндөө ирээд байгаа. Урилга бас хүлээж авсан. Гол подкастт оролцсны нэг ярилцсан дүүдээ баярлалаа. За ингээ баярлалаа. Бид нар өнөөдөр хамтран ажилласан Stallion гэдэг лаунж маань байлаа. Тэгээд бид нар ивент тэгшээр авсаар байгаа шүү гэдэг. Дахин баярлалаа. Тэгээд өнөөдрийн дугаартаа бид нар хамт тусан та бүхэндээ маш их баярлалаа. За.